Сайн байцгаана уу сонсогчдоо, ингээд Тунгаах үе подкастын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдрийн бидний сэдв Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөх дурсгалын мэдээллийн сан. Манай зочноор Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Очвэр оролцож байгаа. Бидний урилгыг хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань маш онцлогтой явагдаж байна. Яагаад тэгэхээр бид нар урдны подкастуудаа болохоор зочинтойгоо онлайнаар уулзаад зайнаас ярилцдаг байсан бол өнөөдөр ингээд өөдөөдөөсөө хараад ярилцах боломж гарсан. Тэгээд бас маш гоё орчинд ярилцж байна. Бид хоёр Улаанбаатар хотын музейн үзэсгэлэнгийн танхимаас энэ дугаараа хүргэж байна. Тэгээд нэгэнт музейд ирснийх музейн тухай яриагаа эхэлсэн зүгээр ах гэж бодож байна. Улаанбаатар хотын музей маань хизээ байгуулагдав. Улаанбаатар хотын ямар түүхийг хэрхэн хадгалж байна? Энэ музей биднэрт юу санал болгож байна вэ? Тэгэхээр манай музей бол 1956 онд Улаанбаатар хотын түүхий үзэсгэлэн нэртэйгээр байгуулагдсан. За тэгээд 1960 онд Улаанбаатар хотын түүх шинжилэн байгуулалтын музей болсон. За тэгээд 2011 онд нэрээ өөрчлөөд Улаанбаатар хотын музей болсон байгаа. Тэгээ ер нь бол гол үндсэн зорилго бол Улаанбаатар хотын ер нь түүхийн хөдлөх буюу үзмрүүдийг цуглуулах, тэрнийг бүртгэх, судлах, хадгалж хамгаалах, сурчлах, түгээн дэлгэрүүлэх ийм чиг үүрэгтэй музей байгаа. За тэгэхээр өнөөдрийн байдлаар бол нийтдээ манай музейн сан амрагтны 3300 үзмөрөөр хадгалагддаг. За тэрний бол ойролцоогоо 5% нь бол яг музейн энэ үзүүлгийн танхимд байдаг. За бус нь бол сан амрагууд. Тэгээд өөрөөх юм бол 3300-аас 300 гаруй үзмрээс 3100 гаруй нь бол сан амрагийнхаа өрөөнд хадгалагддаг гэсэн үг. Тэгэхээр өөрөөх юм бол маш бага үзмрийг олон нийтэд дэлгэж үзүүлдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын музей ер нь юуг санал болгодог вэ? Өөрөөр хэлбэл юуг үзүүлдэг вэ гэхээр Улаанбаатар хотын яг анх үүснээс ахуулаад яг өнөөдрийн хүртэлх энэ хөгжлийн түүхийг яг энэ үзмрээрээ дамжуулж олон нийтэд хүргэх ийм үндсэн чиг үүрэгтэй гэх юм да. За үүнийхээ хажуугаар яг үү гэхээр Улаанбаатар хотын түүхийн судалгааг хийж мөн хотын түүхийн чиглэлээр босрлын ажлыг явуулдаг байгаа. Тэгэхээр босрлын ажил гэдэг бол яг музейд болон ерөнхий боловсролын сургуулиудад явдаг ийм албан бос босрлын бас нэг хэлбэр гэж үздэг. Тэгээ ийм үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгээд ер нь ингээ хот болгонд нэг өөр ингэсэн нэг тийм онцлог ч юм уу өнгө төрхний муур амьсгал байгаад идэг юм шиг санагддаг л да. Яг түүнд нөлөөлөх олон хүчин зүйлүүд байдаг баг. Гэхдээ яг энэ амьдрах орчин буюу бидний эргэн тойронд байгаа гудамж, талбай, зам барилга гэдэг энэ бит зүйлүүд өөрөө хотын өнгө төрхийг бүрдүүлэх, онцлогийг нь бий болгоход нэлээх нөлөөлдөг болов уу гэж бодож байна. Та үүндээ санал нийлэх үү? Улаанбаатар хотын өнгө төрхийг ер нь юу бүрдүүлдэг юм бэ? Энэ бол яг гоё асуулт л та. Тэгэхээр яг үхээр би бол яг 100% тэрнтэй санал нийлнэ. Өөрөлдөх юм бол Улаанбаатар хотын энэ өнгө үзэмж гэдэг ч юм өөрөлдөх юм бол энэ бит энэ бүтэц гэж яриад байгаа байхгүй. Энэ зүйл бол хотод бол маш юм чухал байдаг. Тэгээд Улаанбаатар хотын өөрөлдөх юм бол ингэж өөрөлдөх юм бол энэ бит бүтэцээс гадна мэдээж энд түүх гэдэг зүйл бол нэмэгдэн шүү дээ. Тэг өөрөлдөх юм бол тэр Улаанбаатар хотын бас яг энэ амин сүнс яг юу вэ гэдэг юм асуулт бас гарч ирдэг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр би яг юу гэж боддог вэ гэхээр Улаанбаатар хотын яг энэ амин сүнс нь бол ерөөхдөө яг энэ өнгөрснөөс одоо хүртэл яг энэ оршиж ирсэн тэнгүүтээ хамгийн удаан оршин тогтносон биднийг хамгаалж авч үлдсэн тэр зүйлүүд бол өөрөлдөх юм бол энэ амин сүнсэнд байгаа юм л да. Тэгээ өөрөлдөх юм бол тэр зүйлүүдийг хэн бүтээсэн бэ гэхээр манай хотын иргэд өөрсдийнхөө оюун ухаанаар гэдэг ч юм бүтээсэн тэр зүйлийг бол энэ хотын амин сүнс гэж нэрлэж болно. За түүхийнхаа хувьд Улаанбаатар хотын амин сүнс яг юу вэ, хаана байдаг вэ гэж хүмүүс айгүйх асуудаг. Тэгэхээр би бол тэр юу гэж хэлдэг вэ гэхээр бол энэ бол ерөөсөө Бахтойруу буюу Улаанбаатар хотын төвийн хэсэг гэж хэлдэг. Яагаад тэгэхээр Улаанбаатар хотын яг энэ төвийн хэсэг бол энэ 1778 онд Улаанбаатар хотын суурьснаас хойш байгаа хамгийн бас чухал хэсэг байгаа. Энд бол ерөөсөө Богдын хүрээний их хүрээний засаг захиргаа байсан, нийслэл хүрээний засаг захиргаа байсан, социалист Улаанбаатар хотын засаг захиргаа байсан. Өнөөдөр 90 оноос хойш Улаанбаатар хотын засаг захиргаа бас энд байгаа. Энэ түүхэн хамгийн том үйл явдал болж исэн. Энд Улаанбаатар хотын
одоо яг өөрийнх нь илэрхийлсэн тэр хот төлөлтийн хамгийн одоо тийм гайхалтай бас шийдэл нь бас энд байгаа байхгүй. Өөрөх юм бол Багтөөрөө гэдэг бол зүгээрч бас яг ийм нэр бол биш. Энэний цаана бол маш том бас түүх байгаа. Энэ бол одоо хүрээ гэдэг хуучны тэр хүрээ гэдэгтэй бол ингэж холбогддог байгаа. Тэгэхээр яг үгээр ер нь Улаанбаатар хотын яг энэ амин сүнс энд яг тэр зүйл нь бол энэ Багтөөрүүд би бол хамгийн том хэсэг тэнд байдаг те зохицбор хэлбэрээр яг тэр биетээрээ одоо ингэж бай. Төлөлтөөс нь ч харж болно, барилгуудаас нь ч харж болно гэж боддог. Энд маш олон бас дурсамжууд байгаа. Таны хүмүүсийн сошиал сувгуудаар ингээд танилцаад явж байхад хотын ой санамж гэдэг нэг ойлголттой таарлцсан байхгүй юу? Тэгэхээр саяны бит хоёрын ярьсан зүйлтэй холбогдох байх гэж бодож байна энэ тухай. Тэгэхээр хотын ой санамж энэ маш юм чухал бас юм ойлголт байгаа. Тэгэхээр ер нь хотын ой санамж гэхээр маш олон зүйлүүд орно л доо. За тэр дотроос би яг өөрийнхөө зүгээр мэддэг зүйлийг л ярих гэж байна. Хотын ой санамж гэхээр бол яг үгээр хотын энэ түүхийнхаа явцад одоо бий болж энэ одоо монгол хүмүүсийн те ер нь энэ хүрээнд буюу энэ хотод амьдарч исэн энэ хүмүүсийн оюун санаагаар бий болж за энэ хотыг одоо бүтээхэд бүтээлцсэн тэрний одоо биет одоо тусгал болсон тэр зүйлүүд бол хотын ой санамжийнхаа одоо нэг хэсэг болно. За тухайлах юм бол одоо нөгөө барилга байшин, сүмхийд, гудамж талбай гэдэг ч юм те одоо яг энэ биетээр хөшөө дурсгал гэдэг ч юм энэ бүх зүйлүүд бол яг ой санамжтай бол орно. Тэгээ хүмүүсийн бас дурсамжтай. Тэгэхээр хүмүүс яах вэ гэхээр ингээд маш олон жил амьдэрсэн тэр одоо тэр гудамж нь бас их гой санагддээ шүү дээ тий. Би гихцэн л одоо хамгийн сүүлд хотод амьдарч байсан одоо 25-ын те хоошоо нөгөө Чингүн жаан гудамж үүдэн шүү дээ. Тэнд бас нэлээд олон жил амьдарсан. Тэр гудамж гэдэг хичээл тэр айгүй олон дурсамжийг надад ингээд тэгээд үлдсэн байх жишээтэй те. Тэгэхээр хүн болгоны хувьд ингээд ямар ч л байсан ингээд хотын ямар нэгэн хэсэг бол ингээд дурсамж нь болж үлддэг. За тэгээд тэр хэсэгт айгүй хайртай байдаг. Яа тэгэхээр би тэрнтэй амьдралынхаа тэр хэсэгт нэлээд олон жилийн одоо амьдарч тэр одоо юу байдаг одоо гарын 5 хүмүүс тэгж ярьдэж шүү гарын 5 юу гэдэг шиг одоо ерөөхдөө маш сайн мэднэ тэр авийг. Тийм учраас яг үхээр яг нөгөө түүхэн бас яг хувьд харах юм бол Улаанбаатар хотын үед яг өнөөдрийн 300 одоо 80 гаруй жилийн түүхэнд хадгалагдаж үлдсэн тэр зүйлүүд нь өнөөдөр Улаанбаатар хотын бас ой санамжийн маш том хэсэг болж байгаа. Яг тэгэхээр одоо Улаанбаатар хотын архитектурын хувьд хамгийн эртний дурсгал бол юу дам таржиг хэд байгаа. Тий одоогоос нэг 250 гаруй жилийн өмнө те 1000 бүтээгдсэн буюу 1761-ээс 65 онд баригдсан ийм архитектурын дурсгал байгаа. Тэгээ Улаанбаатар хотод өнөөдөр яг үгээр нийтдээ нэг 7 сүм байдаг. Тэр 7 сүм бол бас яг тэр хуучин хот гэдэг зүйлийг илэрхийлж байгаа маш том илэрхийл байна. За тэгээд ой санамж гэдэг зүйл дээр ярихад би зөв жоохон уршиж магадгүй уучлаа. Юу гэхээр бид нар ингээд нэг ийм 3 хотод амьдраад байгаа байхгүй. За. Тий тэгэхээр яг үгээр 1921 оноос өмнөх одоо Богдын хүрээ гэсэн юм хот. Тэр дотор мэдээж одоо өргөө их хүрээ нийс хүрээ гэсэн юм ойлголтууд бол орно. Ийм одоо хотын үйлчлүүлүүдээс орж байгаа. Дараа нь болохоор 1990-ээс 21-ээс 90 онд одоо бий болсон Социалист Улаанбаатар гэдэг нэг хот байгаа. Тэгээд дараа 1990 оноос хойш одоо яг бидний байгуулж байгаа одоо капиталист Улаанбаатар хот. Одоо би жоохон өгөөдөж хэлэх тэр нь болохоор Шилэн Улаанбаатар хот гэдэг. Тэгэхээр ийм 3 хотод бид нэр амьдарч байгаа. Тэгэхээр яг үхээр ер нь бол бид нар 1921 оноос өмнөх тэр юу Богдын хүрээ гэсэн хотоо тэр чигт буулгацсан. Өөрөөр хэлбэл тэрнийхээ тэр ойд орсомжийг баг ихэнхийг нь алдсан гэсэн үг. Тэгээ тэрний одоо өөрөөр хэлбэл тэр биетээр үлдсэн өөрөөр хэлбэл өнөөдөр 25хан дурсгал байдаг. Тэгээ энэ бүхэл бүтэн том хотоос бид нэр ингээд 25хан дурсгалтай үлдсэн гэдэг энэ бол маш том харамсалтай энэ бол одоо зүйл байгаа. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн бид нар хотыг тэр чигт буулгацсан гэсэн үг байхгүй. За дараа нь болохоор яг үхээр бид нар 1921-ээс 90 оны хооронд Социалист Улаанбаатар хот байгаа. Социалист Улаанбаатар хотыг байгуулахдаа хуучин Богдын хүрээ гэсэн энэ хотоо буулгаж байгаа дээр нь байгуулсан байхгүй. Тийм учраас ингээд айгүй цөөхөн Богдын хүрээнээс дурсгал үлдсэн. Тэгэнгүүт 1990 оноос хойш бид нэг шинэ Улаанбаатар буюу Шилэн Улаанбаатар хотыг байгуулсан. Энэ хотыг байгуулахдаа бид нэр яг үхээр нөгөө хуучин одоо Богдын хүрээгээ буулгаж Социалист Улаанбаатар хотоо байгуулсан бол одоо капиталист Улаанбаатар хотыг бид нэр Социалист Улаанбаатар хотоо буулгаж байгаа дээр байгуулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл түүх ингээд давтагдж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо харамсалтай гэх юм уу яг ийм үед одоо амьдарч байна. Тэгээ энийг бол одоо зогсоох одоо юу гэдэг чинь би энийг зогсоомоор байна. Ингээд 1000 дугаараад чадахгүй байгаа байхгүй. Яг тэр бүх ингээд
зүйлд ингээ буруу анханасаа явцсан учраас ингээ тэр инерцийг бол ингээ инерцийн эсрэг нэг хүн юм уу, нэг байгууллага юм уу ингээд тэрний өөдөөс одоо яг мэдээж бид нэр сүр зогсож байгаа юм л да. Гэхдээ тэр инерцсэн зүгээр ингээл арчаал өнгөрч байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол яг тийм сүүлийн 20 жил яах вэ гэхээр Улаанбаатар хот ялангуяа хамгийн их тэрний одоо ажиглагддаг одоо тэмцэг гэх юм уу байршил нь бол Улаанбаатар хотын төвийн хэсэг. Одоо Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудыг бид нэр ингээл харахад шилэн маш гой ингээл барилгууд байгаа байхгүй. Тэр бол үнэхээр өнөөдөр юм орчин үеийн Улаанбаатар хот байх ёстой юу? Байх ёстой. Гэтэл ганцхан асуудал байгаа нь тэр бүгд яг үхээр хуучин тэр социалист Улаанбаатар хотын барилгуудыг буулгаж байгаа юм эсвэл тэрний орон зайн нэг хэсэг нь булааж байгаа дээр нь барьчих байгаа байхгүй. Тэр нь бол хаана байх ёстой вэ гэхээр тэр барилгууд бол ерөөхдөө ингээд Улаанбаатар хотыг тэлээд өөр одоо тийм шинэ байршил дээр шинэ Улаанбаатар хот гэж баригдаж явах хэрэгтэй юм л да. Уг нь. Тийм. Гэтэл бид нэг гэж буруу явцаад байгаа юм л да. Тэгээ удахгүй бид энэ социалист Улаанбаатар хотгүй яг энэ нэрчээр явах юм бол ерөөхдөө одоо нэг 10 юм уу 20 жилийн дараа ерөөсөө социалист Улаанбаатар хот ерөөсөө тэр чигтэй байхгүй бол. Тэгэхээр хотын ой санамж тэгээд тэр нэг амин сүнс онцлог уур амьсгал эдгээр зүйлийг бүрдүүлж байгаа энэ бит зүйлсүүд нь өөрөө ингээд хотын түүхийг нэгдүгээр татгалж үлдэж гин, хоёрдугаар хүмүүсийн дурсамжийг авч үлдэж гин гих мэтчлэн олон зүйлийг ингэж өөртөө шингээсэн байна л да. Тэгэхээр өнөөдөр бит хоёрын ярих нэг өвглийн сан болохоор энэхүү хотын одоо энэ бит дурсгалуудыг ингэж мэдээллийн сан үүсгэж илүү одоо бид нөгөө яагаад хайрлах ёстой юм бэ гэдгийг мэдхэд туслах юм сайн юм болов уу гэж би хараад байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол бид нар юуг хайрлаад байгаа, ямар учраас хайрлах ёстой юм, яагаад хайрлах ёстой юм гэдэг ойлголттой байж цаашаа хайрлах, хамгаалах тийм үйл ажиллагаа явагдах байх. Тэгэхээр Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөх дурсгалын мэдээллийн сан гэж үүсгэсэн тийм. Тэгэхээр энэхүү санг үүсгэх гол зорилго нь юу байв? Тэр ямар хэрэгцээ байв? Тий, энийг яагаад байгуулсан бэ гэхээр яг сая бидний өмнөх ярьсан юмтай яг уялдаж байгаа байхгүй. Өөрөлдөх юм бол Улаанбаатар хот яг үхээр хуучин тэр нөгөө богдны хүрээгээ ингээд тэр чигтэн бүхэл бүтэн нэг хотыг ингээд байхгүй болгочихлоо шүү дээ. Дараа нь бид нэр хоёр дахь байгуулсан том хотоо бас дахиад ингээд байхгүй болгочих шүү дээ. Тэгэхээр энэ дунд яг үхээр би юу гэж бодсон бэ гэхээр ер нь ингээд мэдээллийн сан байгуулад ер нь бол бид нар нэг ийм дурсгалтай байсан юм байна. Одоо энэнд байгаа юм байна тий. Тэнгүүтээ ер нь бол одоо бид нэр хадгалж ингэж одоо хадгалж хамгаалж үлдэх юм байна гэдэг нэгдсэн байдлаар олон нийтэд ийм ойлголтыг ерөөдөө эхлээд мэдээллийг хүргэж тэрнийхээ дараа ер нь хадгалж хамгаалъя гэх юм бол илүү үр дүнтэй байна гэдгийг бол ойлгосон л доо. Ингээд тэрийг хэрэгжүүлж чадахгүй нэлээ олон жил болсон юм аа бас. Тий, энэ ч одоо миний амар та мөрөөдөл байсан байхгүй. Тэгээд яасан гэхээр 2018 онд Швейцарын хөгжлийн агентлагаас одоо төсөл зарласан. Яваас тэр төсөл зардыг мэддэг байсан л да. Тэгээд яг тэр үед нь тэр жил бас нэг энэ төсөлд яг оролцъё гэж шийдээд тэгээд ерөөдөө оролцсон. Тэгээд тэр төслөө болохоор өнгөрснийг ирээдүйдээ уулзуулах нь гэж нэр өгсөн. Тий, яагаад ингэж өгсөн бэ гэхээр бид нар ер нь бол ингээд ийм бүхэл бүтэнтэй богдын хүрээгээ хотоо алдчихлаа. Социалист Улаанбаатар хотоо ингээд алдаж байна тий. Тэгээд эдгээр чинь ингээд бид нар өнгөрсөн энэ зүйлт чинь бол энэ хотод чинь бол ингээд бид нар үнэтэй зүйлүүдс байгаа шүү. Мэдээж бол хотын ингээд тэр чигт нь ингээд юу гэдэг чинь хотын бүх юмыг ингээд авч үлдэх ямарч боломжгүй. Ингээд энэ чинь нөгөө цаг хугацааныхаа дунд ингээд шинжлэгдэж явж явах хэрэгтэй тий. Тэнгүүд тэндээс яг ингээд тисэж үлдсэн зүйлүүд нь ингээд үлдэх ёстой. Гэхдээ бид нар яах вэ гэхээр тэгж үлдээх ёстой зүйлээ авч үлдэж чадахгүй устгаад байгаа хүчээр тий өөр ингээд юм хүчин зүйлүүд нөлөөлөд. Тэгэхээр яг хүмүүс бол юу гэж ойлгож байгаа юм гэхээр ингээд түүх соёлын дурсгалыг ингэж хадгалж хамгаалъя гэхээр чи ингээд хуучны юмыг авч үлдэх гээд байж штэ гэдэг талаас нь авч үлдээд байгаа байхгүй яа. Гэтэл одоо нөгөө барууны энэ хотууд өндөр хөгжилтэй орнууд чинь тий одоо тэр түүх соёлынхаа энэ үйл хөдлөх дурсгал ялангуяа соёлын өөрсдийнхөө тэр оюуны тэр бүтээлд ямар одоо тийм хайртай тий тэрийг яаж хадгалж хамгаалж үлдэж байгаа гэдэг маш том юм билээхийн жишээ байгаа байхгүй. Өндөр ингээ хөгжилтэй байх тусмаа тэр нөгөө хуучин тэр хүмүүсийн оюун санаагаар бүтсэн тэр зүйлээ утга учир өгч тэрнийг авч үлдэж байгаа байхгүй. Яа тэгэхээр өнөөдрийн бидний энэ амьдарч байгаа энэ зүйл чинь бас өнгөрсөнтэй тий тэдний одоо тэр оршин тэр зүйлээс бид нар ингэж үргэлж тэр нь үржил учраас хадгалж хамгаалж
үргэлжил учраас одоо энийг хадгалж хамгаалах шаардлагатай гэдэг маш сайн өндөр тийм ухамсартай учраас авч үлдэж гин гэж ойлгож байгаа юм л да. Тийм учраас яг үхээр бид нар ер нь Улаанбаатар хотын дурсгалуудыг бол нэгдсэн байдлаар мэдээллийн сан үүсгэж олон нийтэд хүргэх нь бол ерөөхдөө юм хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна гэд ингээд төсөл бичээд ингээд юмнуудаа ингээд жоохон имхэл зэгцтэй ингээд өгсөн. Тэгээд азар бол төсөл тэнцсэн. Эхлээд бол биднэрт яасан гэхээр тэнцээг өгсөн хариу ирсэн аахгүй. Тий. Тэгээд 2018 онд 4 сард штэ тэнцээгүй. Тэгэнгүүт нь би ингээд тэгтэн хавар нилээн бас ядаж матсан. Тэгээд имлэгт нэг 7 хоног хөвтөд гараад имлэгт хөвтөд байжсан аахгүй. 3 хоног л байжсэн. Тэгсэн чинь ингээд танаа төсөл ингээд тэнцчлээ тэргээд тэгсэн. Тэгээд шууд имлгээсээ тэр өдөр нь гараад айгу баярлаа тий. Тэгээд дараагийнхаа одоо яг тэр хэрэгжүүлэх юм руу орсон байгаа. Тэгээд энэ төслийг одоо хэрэгжүүлэхэд бол бас нэлээд бид нараас хүчсэн чармаалт гарсан. Яа тэгэхээр энэ мэдээллийн сан дотроо бол нийтдээ 21 байхаа 21-22 мэдээлэл цуглуулах хэрэгтэй байсан. Тэгээд тэр нь жишээлх юм бол нэг мэдээлэл нь одоо гэрэлт бүх одоо дурсгалуудынхаа гэрэл зургуудыг авах байсан. Тэр гэрэл зургийг авах дээр л бид нэр сар зарцуулж байгаа хгүй. Улаанбаатар хотын 9 дүүргийн 200 гаруй дурсгал дээр очиж гэрэл зураг авч тэрийг баримтжуулна гэдэг бол өөрөө маш том юм ажил байсан. Тэгээд тэрийг бол яг би музейнхаа одоо дизайнертай хамтарч ингэж хийсэн. Тэгээд би тэр ингээд зунжангаа зун нилээ явсан. Тэгээд яг ерөөхдөө яг гэрэл зураг авах ажил нь бол баг 2 сар гарантай ажил болсон. Хугацаа. Яг авсан нь бол ингээд яг сар болсон. Яг юу н авснараа яг юугаар үзэх юм бэ 2 сарын хугацаанд ингэж явсан. Яг тэгэхээр дундуур нь бид нар бас нэлээд амжуулах ажлууд төслийнхөө тий ажиллах ажлууд байсан учраас ингэж энэ хугацааг бол ингэж зарцуулсан байдаг. За тэгээ дээр нь болохоор энэ дээр судалгаа хийх, тий гэрэл зургаас гадна судалгаа хийх. За тэгээ бүх дурсгалынхаа GPS-ийг авах. За GPS авах нөгөө солилцлыг авах гэрэл зураг хоёр ч яг нэг дор ингэ хийгдээ явчихж байгаа юм л да. Тэгээ нөгөө хэмжилтүүд хэмжилт бас яг тэр гэрэл зурагтайгаа цуг явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ингээд дурсгал дээр очингуудаа тэр нөгөө дурсгал дээр очиод нөгөө авах юу айгу удаан байна л да. Нэгэн зураг авангууд нэгэн GPS-ээр очиж ингээд тэгэл хэмжээл те. Зураг авангууд хоёлаа цуг ингээд хэмжээл иймэрхүү ажлуудыг бас хийсэн байгаа. Тэгээ яг өмнө нь бас нөгөө зарим дурсгалуудыг бас хэмжсэн байсан учраас зарим тэр одоо нягтлах үүднээс ингэж явсан юм байгаа. Тэгээд ер нь бол ямар ч байсан би ингээд төсөл аваад тэгээд ер нь бол яг 5 сарын хугацаатай 5 сар ямч л байсан нэг ч өдөр амрааг ажилласан битгий. Тэр чинь нөгөө яг баг ажил нь бол баг 6 сарын нэгэнд ихсэн байхгүй. Тэгээд 4 сард ягаа 5 сард хариу нь ирээд тэгээд нөгөө бэлтгэл ажил гэж нөгөө наан төлөвөө юмудаа жоохон дахиад нэгтлээд ингээ бүр юмудаа нэлээд нарийн гаргаа. Тэгээд яг төслийнхаа яг нөгөө хэрэгжүүлж эхлэх ажил руугаа орох хүртэл 6 сарын баг 1-ээс баг эхлүү дээ. Тэгээд ерөөхдөө бид 12 сарын 1-нд тайлангаа өгөх ёстой гэх тээ. Тэгээд яг 11 сарын ерөөхдөө 15 20 гэхэд бүх юм дууссан байхаар ингээд ажиллаад төлөхөд яг 5 сараар гарангийн хугацаа болчихсон баха. Тэгсээ яг яанаас би ерөөсөө 5 сарлаг ямар ч нэг ч өдөр амраагүй ажилласан. Бүгдэл цуглуулах мэдээллийн сангаа бий болох ажил нь өөрөө маш нүсэр ажилласан. Тийм. Тэгээд бид нэр ерөөхдөө нөгөө гол нь яах вэ гэхээр нөгөө бүх төлөвлөгөөнүүдээ гаргаад тэгээд тэр чинь нөгөө ямар дата үүсэх үү гэдэг бүх юм ингээд бүр ингээд нарийн гаргаж авах 20 төрлийн мэдээлэл чинь тэгж гаргаа. Тэгээд дараагийн бас нэг бид нэр мэдээлэл цуглуулах ажил нь болохоор юу ийсэн архив байсан. Архиваас нь одоо нөгөө мэдээлэл авчрах гэдэг. Тэгээд тэр архив дээр яах вэ гэхээр би бас зарим нөгөө яг өөрөө бол ингээд амжихгүй болонгууд зарим хүмүүс хөслөх ч юм уу тиймэрхүү ажил хийсэн. Гэхдээ архив дээр л дахиад нэг 2 баг 3 сар авчих واخхой. Тий заримдаа өөрөө очиж суугаал тий. Тэгээ би бол нэг сар бол би яг өөрөө очиж наамаа ингэ суусан. Тий тэгээд архиваас бид нар чинь бас нэлээд олон сая төгрөгөөр архивын материалуудыг худалдаж авч тэднийгээ бүгдийг ингэ захим ингэж болгож тэгээ тэн дээр ингэ босролтууд хийгдсэн. Тэгээ босролтууд хийхдээ дахиад гэрээт ажилтангууд ингэж авч ингэж хийсэн. Тэгээ дээр нь энэ архитектурын бас нөгөө нэг сонирхолтой ажлууд нь юу байсан бэ гэхээр энэ нөгөө барилгуудын одоо жишээлх юм бол дүүрийн театр юм уу эсвэл юу гэдэг чинь тэрний урталт байгаа одоо Ленин клуб ч юм уу те эдгээр архитектурын хувьд ямар одоо загвар стилтэй юм бэ гэдгийг тодорхойлох ажил хийсэн. Тэр бол надад бол маш сонирхолтой. Яг тэр би тэрийг бас сайн ер нь бол ерөөдөө ингэж гадарлаж байгаа мөртлөө зарим юм нь мэдэхгүй байгаа байхгүй.
Тэгэнгүүт яг ингээд ийм мэржлийн хүмүүстэй уулзах шаардлагатай болоо. Шүтээсийн одоо багш нар, зарим юм судлаач нартай ингэж уулзсан тийм ийм их ажлууд хийсэн. Тэгээд ерөөдөө яг үхээр ийм мэдээлэл ийм одоо мэдээллийн дата баазын үүсгэн гэдэг бол өөрөө яг төсөөлж байснаас бол нэлээд бас юм нүсрээ ажил байсан. Тийм ерөөдөө яг ингээд 5 6 сарын хугацаанд бол баг амжихааргүй маш их юм байсан. Тэгээд өмнө нь бид нэр яг үхээр нөгөө нэлээд бас материал би ингээд цуглуулсан байсан. Тэр материал яасан гэхээр тэр юунд ашиглагдсан бэ гэхээр нөгөө түүхийг нь бичих ийм ажилд бол зарцуулагдсан. Тэгээд тэр нь бол нэлээд бас хөнгөн явсан. Өмнө нэг материал байсан учраас тэр материалуудаа яг түүх болгон дээр ингээд тэрийг ингээд түүхүүдийг бичээд тэрийг баг зэрэг найруулаад ингээд тэр оруулсан. Тэгээд одоо бол яг үхээр тэр UB Heritage-ийн юм тийм сайтн дээр тэр мэдээлүүдтэй бас гаргацсан байгаа. Тэгээд тэр сайтыг яг төслөөс өмнө бол бүх тэр нөгөө сайтаа яаж хийх үү, ямар дата яах үү, тэр датаны ингээд яваад хаашаа ямар юм яах үү ингээд бүгдийг манай дизайнер битээр ингээд хоорондоо сууж байгаа гаргацсан байсан. Тэг яг зүгээр нэг л алдаатай яах вэ? Алдаатай их юм уу? Нэг зүйлийг ингээд дутуу тооцоолсон нэг л зүйл гарсан. Тэрний үхээр вебсайт байсан. Тэг веб дээр нэлээд бага мөнгө төсөөлөөд тэгэнгүүтээ нөгөө тэр темплейт аваад хийчихнэ гэж бодсон. Тэгсэн чи яасан гэсэн чи яг ингээд вебсайтаа ингээд бүх ингээд датануудаа ингээд цуглуулаад веб руугаа бид нэг орохгүй. Тэгээ ингээд темплейт худалдаж аваад хийсэн чинь ерөөсө темплейтээр болохгүйсэн баг. Яг ингээд өөрсдөө ингээд цаана тэг хөгтлүүдтэй ерөөсө болохгүй. Тим темплейт авах гад гэсэн биднээс нэлээд өндөр бас юу шаардсан тий. Тэгээд ерөөсөө ингээд тэгснээс баг шинээр ингээд веб ингээд баг бичээд хийсэн амар болж таарад. Тэгээ бид нэр ингээд төлгөөгөө өөрчлөөд тэгсэн чинь дахиад мөнгөний асуудал гарч ирээд төлөөгөө мөнгө гарч ирээд тэгээ бид нар дахиад мөнгө босгоод тэгээ нэг вебсайт хийсэн. Тиймэрхүү тэгээ веб нь одоо болтол дуусаагүй байгаа. За. Тий. Би анх энэ вебсайттай танилцаад ямар гоё мэдээллийн сан бэ гэд харж исэн. Гэхдээ нэг харамсмар зүйл нь болохоор яагаад урд нь ийм мэдээллийн сан өнөө хүртэл байхгүй байсан юм бэ гэдэг асуулт надад төрж исэн байхгүй юу. Тэгэхээр ямар ч гэсэн мэдээллийн сантай болсон бол маш баяртай байгаа. Тэгвэл ерөнхийдөө Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөх дурсгалын мэдээллийн сан гэж явж байгаа шүү дээ. Тэгэх юм бол түүх соёлын үйл хөдлөх дурсгал гэдэг маань яг өөрөө юу юм бэ гэдэг талаар энэ дотор ямар дурсгалууд ордог юм бэ? Тэгэхээр ер нь бол нөгөө соёлын үеийн дотор нь аяга олон хувааж байгаа тийм. Тэгэхээр соёлын бит үеийг дотор нь бол түүх соёлын үйл хөдлөх гэж хоёр хувааж байгаа. За яг хөө баримтат өвөм үү гэж бас эндээ бас оруулдаг. За тэгээд түүх соёлын үйл хөдлөх дурсгал гэхээр дотороо ер нь дахиад бас нэг 10-аад баг 20 орчим тийм ийм зүйлүүд байгаа. Тэндээс ер нь яг энэ одоо энэ Улаанбаатар хотын үйл хөдлөх дурсгал дээр бид ерөөхдөө юу гэж ангилсан бэ гэхээр дотор нь ерөөхдөө хоёр ангилж байгаа. Улаанбаатар хот үүсгээс одоо өмнө бий болсон юм археологийн дурсгал. Хоёрдугаарт нь болохоор Улаанбаатар хот бий болсны дараа бий Улаанбаатар хоттой холбогдох энэ түүх соёл үйл хөдлөлтөөр ерөөхдөө ингээ хоёр хуваацж байгаа. Тэгэнгүүтээ яах вэ гэхээр археологийн дурсгал чинь мэдээж дотроо ингээл хадны зураг дурсгал юу гэдэг чинь археологийн дурсгал одоо дөрвөлжин буйс хэрэгсүүр гэдэг ч юм уу те ингээд дотор ингээд уусаа ингээд ангилагдаа явчихж байгаа юм л да. Тэгэнгүүт ер нь Улаанбаатар хотын түүх соёлын дурсгал гэнгүүт бид нэр дотор нь дурсгалт газар, сүм хийд одоо дурсгалт барилга тэгэнгүүтээ хөшөө тэгээ баримл яг хуу дурсгалт хөшөө баримл яг нэг л явчихад байгаа юм л да. Тэгэнгүүт ингээ хуваачиж байгаа. Яг дотроо ингээл дахиад задар юм л да. Одоо дурсгалт барилга гэдэг юм уу чинь дотроо дахиад архитектурын дурсгал одоо түүхэн дурсгал гээл дотроо ингээд ангилагдаад цаашаа явдаг л та. За тэгээд хөшөө дурсгал гэдэг юм бол хөшөөгөө бид нэр дотор нь дахиад яг ингээд хөшөө одоо хүнд зориулсан хөшөө тэгээ баримл гэж дахиад хоёр очиж байгаа юм л да. Тэр хөшөө чинь дотроо хөшөө баримл хоёр чи өөр юм уу тийм. Өөр шүү дээ. Хөшөөгөө дээр ерөөдөө дотор нь дахиад хоёр очиж байгаа байхгүй. Юу ихээр нэг нь болохоор түүхэн үйл явдал зориулсан хөшөө. Нөгөөх нь болохоор хүмүүс зориулсан түүхэн хүнд зориулсан хөшөө гэж. Баримлыг болохоор яг ингээл бид нар чинь ингээл яг зарим дотроо ороод ингээл явна л та зүгээр бид нар зүгээр яг энэ төслийг хийхдээ л тэгж хуваасан ангилсан. Хүмүүс дотор ингээд дахиад өөрөөр хуваах юм бол бүр янз бүрийн байдлаар ингээд хувааж болно л доо. Тэгээ баримлаа болохоор бид нар ингээд юу гэсэн ерөөхдөө хот тогтчлтын гэж л юм хуваасан. Дотор нь ер нь бол хот тогтчлтын ерөөхдөө баримлчин дандаа л хот тогтчлтын л баримлууд байдаг юм бэл ер нь бол. Тэгэл дотроо ингээд хот тогтчлтын дотроо нэг ангилах юм бол одоо амтны дүрслэлтэй тий эсвэл одоо хүний түүхэн үйл явдал дахиад үйл явдал гэдэг ч юм уу эсвэл
юу гэдэг чинь амтан гээл тэгвэл дотроо ингээл дахиад ямар амтан бай ингээл дотроо айгүй хуваалцдаг. Тэгээд нөгөө нэг хайлт хийгдэж юм уу? Тухайн мэдээллийн санд хандж байгаа хүмүүс яг ингэж наривчилж хаах боломжийг л олгох даа гэсэн үг тийм. Ийм л юм байлаа. Тэгээд яг бид нар ер нь бол яг одоо нөгөө сая яг ярьснараа бол ингээд ерхий ингээд хуваацсан боловч яг цаашид нөгөө архитектурын юу ингэж бүр ангилсан бол ороогүй байгаа. Тэрийг бол дараагийн тэр веб хөгжүүлэлтэн дээрээ бид нар яг энэ бүгдийг оруулъя гэж байна. Тэгээ веб дээр бол дотоод зүйлүүд бол мэдээж байгаа. Тэгээ веб яагаад дуусаагүй вэ? Одоо болт ингээд дуусахгүй байгаа вэ гэхээр тухайн үед нөгөө нэг юм бас асуудал гараад тэгээ веб дээр ингээд бичсэн. Тэгээ тэр нь бас мөнгөнд бага байсан учраас нөгөө компани бол дараагийнхаа хөрөнгө оруулалтыг хүлээгээд байгаа байхгүй. Тэгээ бид нар ямар ч ихний байдлаар ингээд нөгөө бүх мэдээлэл датанууд нь орцсон. Одоо ингээд нийт Улаанбаатар UB Heritage цэг имэнд буюу Улаанбаатар хотын түүх соёл үүлэх хөдлөлт дурсгалын захин мэдээллийн сангаас бол нийт 207 одоо түүх соёл үүлэх хөдлөлт дурсгалын мэдээллийг төрлөөр нь үйлчлэлээр нь ингэж хоёр байдлаар ингэж авахар байгаа. Одоо ингээд үйлчлэл гэдэг ингүүд төрөл гэдэг нь саяны нөгөө нэг төрөл гэдэг нь одоо үйлчлэл гэдэг нь болохоор үйлчлэл гэдэг нь одоо юу археологийн одоо Улаанбаатар хотын хот байгуулагдахаас өмнөх үеийн буюу археологийн дурсгал бүтээгдсэн цаг хугацаа өөрхөн бол археологийн дурсгал тэгэнгүүтээ одоо их хүрээний нийслэл хүрээний социалист Улаанбаатар хот тэгээд 1990 оноос хойш буюу капиталист Улаанбаатар хот гэдэг ингэж төрөл нь болохоор яг үгээр нөгөө дурсгалуудын төрлөөр те одоо юу дурсгал газар сүмхийд барилга байшин хөшөө баримл гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар орсон байна. Тэгээ одоо ингээд цааш нь бид нэр дахиад дүүргээр гэдэг ч юм уу те тэгэнгүүтээ дурсгалынхаа одоо нөгөө архитектурынхаа нөгөө стилээр те ингээд цаашаа тэгэнгүүтээ ингээд дахиад цаашаа юмнууд байгаа гэсэн үг. За тэгэхээр мэдээллийн сан маань нэлээд өргөн хүрээтэй олон мэдээлэлтэй тэгээд бас ингээд ангилагдсан байна. Хоёлаа ерөнхийд нь яг дурсгалын яг хувьд яг ямар өгөгдлүүдийг авах боломжтой вэ гэдгийг ингээд дурдаад өгчгөө. Жишээ нь түрүү хэлсэн нөгөө нэг байгууллагын онч гэдэг юм уу, гэрэл зурагч гэдэг юм гэх мэтчлээ. Тий, одоо жишээлх юм бол за тухайн одоо юу гэдэг цааны сүм дээр авъя л да. Одоо жишээлх юм бол дам даржаа хийд гэдэг юм бол хэдэн онд ямар нэртэй байсан, ер нь түүхэндээ ямар өөр нэрүүдтэй байсан гэдэг нэрүүдийн бас өөрчлөлтүүдийг оруулсан. За тэгээд одоо үйлчлэлийн хувьд өөрөх юм бол энэ Монгол улсын одоо ямар одоо манжин үед орох юм уу, аль үед орох юм гээд түүхийнхээ хувьд цаг хугацааныхаа тэр үйлчлэлийг оруулаад өгчөж байгаа. Тэгэнгүүтээ яг баригдсан он цагийг ингээ оруулчихж байгаа. Тэгээд тухайн одоо дурсгал маань одоо хідэн зохицолбороор юм уу, өөрөх юм бол дам даржаа бол ингээд сүм хийд учраас зохицолбор гэж орж байгаа юм л да. Тэгэнгүүт одоо ямар энэ дотор чинь бүрдлүүд байгаа юм бэ гэд тэднийхэн тоон ширхэг нь орж байгаа юм. За тэгээд яг уу гэхээр GPS нь орно буюу одоо солилцсон нь орж байгаа юм. За тэгээд хизээ юугаар бүтээсэн гэж орно эдгэртийн чинь бас тийм. За тэгээд түүх нь орж байгаа юм. Түүх нь орно. За тэгээд бас тодорхойлт байгаа. Энэ одоо ямар юутай ингээ тийм. Гэхдээ веб дээр бол яг энэ тодорхойлт бол ороогүй байгаа. Энэ бол цаана яг тэр дата дээр бол энэ тодорхойлт нь бол байгаа гэсэн. Тодорхойлт гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо бүр тухайн дурсгалуудын яг хэмжээсүүд одоо ингэж дам даржаа хийдэг гэдэг нь яг зөгчин дууг нь ямар хэмжээтэй юм те өндөр нь хэдий, өргөн нь хэдий, урт нь хэдий те тэнгуүтээ ингээд тэр чинь яг түүхэн дурсгал болгоноороо тийм байгаа тоххой. Хойдлынх нь лавир нь яг тийм. Тэнгуүтээ тодорхойлт гэдэг тэнгуүт тэр чинь нөгөө хадгалт хамгаалтын байдлыг бас тэн дээр оруулдаг хгүй. Одоо хадгалт хамгаалт нь ямар байгаа юм те гэдэг ч юм уу. Тэгэнгүүтээ яг тийм загвартай ингээд тодорхойлтын дээр бас яг тийм нарийн мэдээлэлүүд бас нэлээд ордог. Тэгээ тэрийг бол яг веб дээр бид нар одоохондоо байршуулаг байгаа. Ер нь ирээдүйд ингээд вебээ ингээд хөгжүүлэх юм бол тэднийг багаар мэдээллийн сангаа ингээд баяжуулаад яваад байгаа. Тий. За үүнээс гадна яг уу гэхээр юу орсон ба. Одоо соёлын үд бүртгэлтэй мүү бүртгэлгүй юм. Одоо жишээлбэл дам даржаа хийдэг гэх чинь л одоо ямар одоо хамгаалт ямар зэрэгэлтэй гэдэг нь орно. Тэгэх юм бол улсын хамгаалтанд тэнгуүдэ хамгаалтын бүс тогтоосон юм уу гэж байгаа. Тэгээ хамгаалтын бүстэй гэдэг нь орно. Тэгэнгүүтээ нөгөө хийцээ ямар шийдвэрээр энэ ч улсын хамгаалтанд авсан юм бэ гэдэг тэр нь хамгийн сүүлийнхаараа байгаа гэсэн үг. Тий. За тэгээд өмчлөлийн хэлбэр бас орж байгаа. Ямар одоо өмчлийн хэлбэртэй гэдэг ч юм уу те орж байгаа. За тэгээд дээр нь гэрэл зургууд орж байгаа. Архивын баримтууд байгаа.
одоогор л яг нөгөө веб нөгөө хөгжүүлэлтэн дээр явж байгаа учраас архивын яг тэр нөгөө сканерцсан баримтуудыг бид нар уг нь яг их хуваарийн шууд оруулъя гэсэн боловч тэр нь орцсон веб дээр орцсон байгаа боловч яг хүмүүст бол харагдахгүй байна. Гэтэ бол тэр баримтыг бол нээлттэй үзүүлэх боломжтой. Тий, боломжтой гэсэн. Бид яг архивтаа яг тийм юу хийсэн байхгүй. За. Тий, за иймэрхүү ингээд гих мэтэр ингээд нийтдээ 20 гаруй бол мэдээлэл тухайд орсон. Тэгээд яг эндээс бол ер нь бол Улаанбаатар хотын ер нь түүх соёл ямар тухайн дурсгал яг ямар дурсгал юм бэ гэдэг яг ингээд мэдээллүүдийн ерхий байдлаар ингээд авчнаа л гэсэн үг. Ямар түүхтэй хизээ баригдсан. Ингээл бидний нөгөө өглөө ажилдаа явахдаа хажуугаар өнгөрдөг нөгөө нэг байшин чинь яг ямар түүхтэй энтэй хизээ баригдсан гэх мэтчлэн мэдэх боломжтой. Тэгээ одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг бид нар бас яг юмд оруулж гисэн байгаа. Тэгээд яг үхээр нөгөө үйлчлэл дурсгалын юу гэдэг юм бол одоо нөгөө их хүрээ гэдэг одоо жишээлбэл дурсгалын үйлчлэл гэдэг юмгууд яг их хүрээний яг хідэн дурсгал ерөөс их хүрээний холбогдлолтой хідэн дурсгал байгаа юм бэ гэдэг статистик шууд эндээс ороод авах боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгээ дээр нь бид нар яг үхээр энэ Улаанбаатар хотод энэ ArcGIS гэдэг юм програм байдаг. Одоо мэдээллийн юм сантай өөрхөн бол нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан гэж нийслэлээр байдаг. Тэгэхээр энэний дата нь өөрөө яг үгээр тэн дээр байрлаж байна гэсэн үг байхгүй одоо. Тэгэхээр бид нар яг үгээр вебийг ингээ хийн штэ домен нэр авна штэ. Тэгэхээр домен нэрэн дээр чинь бид нар ингээ жил болго мөнгө төлж байгаа штэ ингээ ашиглаж байгаа. Тэнгүү датагаа бид нар бас өөр газар байршуулна штэ. Тэнгүү тэн дээр чинь ингээ мөнгө төлөх ёстой штэ. Тэн дээр чинь ингээ домен дата хоёр гэ тэ. Тэнгүүт бид нар энийг тухайд яаж шийдсэн бэ гэхээр нийслэлийн мэдээлэл технологийн газар руу холбогдоод бид нар ингээ датагаа шууд нийслэл дээр барилчмаар байна. Гэт тэнгүүт тэр нөгөө нийслэлийн дундын мэдээллийн сан гэдэг манай нийслэл чинь тэр чинь баг 800 баг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм билээ. Тэгэхээр нөө нийслэлийн харьяа байгууллагуудын бүх мэдээллийн сангаа тэндээ ингээ байршуулж болох юм бэл. Тэгээд нийслэлийн тэр харьяа байгууллага гэдгээр тэндээ үнэгүй байршуулж болж байгаа байхгүй. Тэнгүүд бид нар шууд вебийн датагийн тэндээр нь авч байршуулж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь яах вэ гэхээр биднэрт өөрхөн бол тэр нэг жил болгон ингээ дата юуныхаа тэр датан дээр мөнгө төлөхгүй тэнгүүд энэ дээр датан дээр бас хязгааргүй болчихж байгаа байхгүй бид нэр. Ямар ч төрлийн өөрхөн хэдэн гига дата бид нар ингээд мэдээлэлтэй 1 терабайт дата бид нар оруулах боломжтой ямар ч үнгүүгээр оруулах. Тэгэхээр энийг амар том хэмжээтэй чанартай зураг мураг оруулах боломж. Цаашдаа хөгжүүлэлтэн дээр тэрийг бид нар хийж болно. Тэгээ энэ яриа хэлцээ. Тэгээд яг нь нийслэлийн мэдээлэл технологийн газар бас тухайд яг энэ төсөл дээрээс хамтарч ороод энэ ArcGIS гэдэг програмаа бид нэр та нар энийг ингээд ашиглаж болно гэд. Тэгээд бид нэрт тэн дээр нэг юм их үүсгэсэн. Тэгээд яг үхээр яг тэн дээр болохоор яг үхээр бүх нөгөө солилцлуудыг оруулангууд газрын зураг дээр ингэж яг тэр нөгөө мэдээллийн сан дээр нь хоёр төрлийн мэдээлэл, нэг нь археологийн дурсгал, нөгөөх нь Улаанбаатар хотын түүх соёлын нөгөө мэдээллүүд, 5 төрлийн мэдээлэл ороод одоо шууд юу одоо манай веб рутер юу ороод гисэн харж болно л та шууд ингээд юу тань гараад ирчих. Газрын зураг дээр ингээд гаргаад ирчих байхгүй. Тэгээ тэрг бол ингээд цаашид нэлээд сайн хөгжүүлж болох юм билээ нийслэл дээр өөрсдөө. Хотын ингээд хотын түүх соёлын дурсгал, үл хөдлөх дурсгал гэдэг ингээд яриад тахаар нэг жоохон мэрэгжлийн үг хэллэгч юм шиг сонсогдчихэж магадгүй л дээ. Тэгэл хуулийн ер нь дурсгалуудынхаа тухай ингээд яг амьдрал дээр яг гинт төр чинь бидний мэдих ямар дурсгалууд байгаа гэдэг талаар нь ярил сонирхолтой юм болов уу гэж бодож байна. Юунаас эхлээл да аюулгүй археологийн дурсгал гэж байгаа шүү дээ. Тэгвэл яг өнөөдөр бид нар Улаанбаатар хотод очиод ингээд бүгдээр нь харах боломжтой археологийн дурсгал хэд байдгийг, ямар хөө нөхцөл байдалтай байдгийг, ер нь археологийн дурсгал гэж юу юм гэдэг талаас нь ярьж өгөө. Ер нь бол манай Монгол улс зүйл археологийн дурсгалаар бол одоо ерөөсөн маш их байдлаа те. Улаанбаатар хотод гэдэг чинь л сая яг энэ 21 оны статистик шүү. 21 оны статистикээр бол 300 гаруй байршил 1500 гаруй археологийн дурсгал байна. Өөрхөн бол ингээл бид нэр ерөөс бараг археологийн дурсгал тонд байгаа даа. Тэгээ энийг бол хүмүүс мэддэггүй л дээ. Одоо томоохон гэх юм бол археологийн дурсгалын дотор яг би өмнө нөгөө төрлүүд нь хэлжсэн те. За хадны зураг байна те. Одоо хүмүүс хадны сүг зураг гэж байдаг. Гэхдээ хадны зураг гэж хэлдэг. Дараа нь болохоор хадны зураг за тэгэл хүннэг үеийн одоо дурсгал буш оршуулга те. Тэгэл одоо дөрвөлжин бушны соёлынх ингээл дөрвөлжин буш байна. Тэгэл хэрэгсүүр байна. За тэгээд дээр нь болохоор 13 дугаар зууны үеийн
бас дурсгалууд байгаа тий. Тэгээд хамгийн бүр эртнийх нь их юм бол нөгөө чулуун засгийн үеийн дурсгал хүртэл байгаа шүү дээ. Тийм тэгэхээр ерөөдөө манай Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр чинь маш их археологийн дурсгалууд бол байдаг. Хамгийн их нь Баян зүрх дүүрэгт байдаг. Баян зүрх. За тэгээд манай дүрхт юм шүү дээ. Хамгийн томоох нь гэх юм бол Улаанбаатар хотод одоо маш том юм ордон байгаа. Одоо Киданы үеийн болон 13 дугаар зууны үеийн Чингис хаантайс холбогдох юм ордон байгаа. Чингисийн дөрвөн ордны нэгч гэж үздэг тийм ордон байгаа. Тэр нь болохоор Улаанбаатар хотоос ойрхон одоо энэ биокомбинат шуун фабрик яг дунд нь байдаг. Одоо яг хотын төв цэгээс заа нэг нисэх рүү заа нэг 15 цаашаа заа өсрөөл нэг 23 км. За 23-с бараг хөхгүй дээ нэг 19 18 19 бол очих болоо гэж бодож байна. Тэгэхээр яг тэр одоо хотоос нь баруун тишээгийн туул голын уртал туул төрөний гол яг энэ бэлчээр дээр байдаг тийм том ордны төөр байгаа. Тэгэхээр тэр ингээд том хэрэмтэй хэрэм нь одоо мэлэгтгүүл ингээд чулуу аюу шороогоор дэлдэж хийсэн хэрэмтэй тэрнийхэн дунд ингээд том ордны ингээд төөр байдаг нэлээд том. Тэгээ тэрг бол сая энэ жил бол эхний одоо юм тандалт малтлагыг бол нийслэн засгийн даргаанд хамгийн газрын тусламжтайгаар бол археологийн хүрээлэн эхний байдлаар судалгааг энэ жилдээ бол хийгээд дууссан байгаа. Тэгээд тэндээс маш гоё юм шал олцсон. Ингээд юм амар гоё шал олцсон байгаа. Тэгээ химээтэй ингээд юм шал олцсон. Тэгээ ер нь бол очиод яхад бол Киданы үед их холбогдсон. Дараа нь бол Тойрил хаан нуус төвшин дээр байдаг байхгүй. Туулын одоо хар түнд бол Тойрил хаан нэгэн их ордтой ингээ тий. Тэгээ тэр ордон бол гэдэг нь ойлгомжтой. Тэгээ тэр ордны дараа Тойрил хааны нас орчны дараа бол Чингис хааны дөрвөн ордныхоо нэгийг болгосон гэж тэнд үздэг. Ийм гоё археологийн дурс. Дараа нь болохоор энэ жил бас археологийн хүрээлэн нийслэлийн засгийн хотын захиргаа хамтраад энэ бэлгийн амдах тэр хүннүг үеийн язгууртны бүш байгаа. 7 дурсгал байдаг. Тэн дээр бас малтлах судалгаа хийж энэ жил нэг өлөө хоёрын гэж малтж байгаа. Малтай одоо баг дууссан баха гэж бодож байна. Тэгээ ингээд тэр цаашаа бас ингэж үргэлжлэх юм. Тэгээ тэн дээр бас альжуустын эргэлтэнд оруулахын тулд тэн дээр бас бүтээн байгуулалтын ажлуудыг цааш үргэлжлүүлж хийн гэтгсэн. Тэгэх юм бол бид нэр Улаанбаатар хоттой маш ойрхон тийм маш гоё юм газруудтай археологи язгууртны бүш ер нь Монгол улсад ер нь нэлээд цөөхөн байдаг л да. Тэгээд манай Улаанбаатар хотод хамгийн ойрхон байна гэдэг бол энэ бол маш тийм очиж үзэхлээ. Тэгээд одоо дөрвөлжин бүсний бүр бүлэгийн юм дурсгал байгаа сонгон архинд гэдэг ч юм уу те. Ингээд маш их дурсгалууд байгаа. Төргийн үеийн нэлээд олон дурсгалууд байгаа. Гоё ингээд аялал хийвэл сонирхолтой юм тий. Дараагийн нэг юу нь болохоор нөгөө юу лээ дурсгалт газар гэж байгаа шүү дээ. Энэ ингээд магадгүй нөгөө түүхэн үйл явдал болж исэн ч юм уу тийм газар байгаа хэл та. Дурсгалт газар гэдэг нь юу юм? Тий, дурсгалт газар гэхээр нийтдээ одоо яг энэ програмд болохоор нийтдээ 10 гаруй дурсгалт газар бүртгэгдсэн байгаа. Тухайлх юм бол одоо барилгачдын талбай. Тэгээд уртцааны уртлын тэр гудамж. За тэгээд Сүхбаатарын талбай. За тэгээд хүнчлөөний хонхор. За тэгээд амгалан гэдэг ч юм уу те. Тэр яагаад ингээд дурсгал газар гэдэг нэр томьёо гарч ирэн шийгээд байгаа юм бэ гэхээр тухайн ерөөдөө баг зохицолбор хэлбрээр эсвэл түүхэн үйл явдал болж исэн гэдэг ч юм те. За одоо барилгачдын талбай гэдэг чинь л барилгачдын талбай бол 20 дугаар зууны их үеийн одоо нийслэл хүрээний мах худалдаалах зах байсан. Өөрөөр хэлбэл анхны одоо Улаанбаатар хотын махны зах байсан. Ингээ задгаа ингээ зардаг байсан те. Тэр бол махан доо гэдэг байсан гэдэг ч юм те. Тэнгүүдээ яг тэр газарт болохоор одоо хэд хэдэн дурсгал барилгууд байгаа байхгүй. Тухайлх юм бол одоо Заназрын зөрчилгөөний музей 1913-аас 14 онд баригдсан. Одоо өндөр өшөө гэдэг хуучин бол өндөр өшөө гэдэг байсан ч те 30-аас 60 оны хооронд. За тэгээд тэрний яг хойдол байгаа сая энэ жил бас засвар хийж байгаа одоо Шунхлаа группийн одоо өмчлөлт байдаг нэг жижиг мансарттай барилга байгаа. 1909 онд баригдсан цагааны аптек буюу одоо Монголын хамгийн анхны Европын сангийн барилга одоо хүртэл байгаа. Тэгээ тэрний хойдол байгаа бас яг юм ярих одоо тэр нөгөө Милаян тэр гэдэг ресторан ч илүү Орос ресторан байт юм а тэнд. Янз бүрийн газар байдаг. Тэгээ Милаяа бол би буруу андуурч магадгүй шүү. Ямар ч юм Орос ресторан байдаг. Тэгээ тэр барилга болохоор Монголын хамгийн анхны одоо ийм төв эмийн сангийн барилга байхгүй. Анхны нэгдүгээр эмийн сан гэсэн үг төв аптек байсан. 1930 онд баригдсан. Тэгээд барилгын талбай яг баруун талд нь болохоор туул ресторан байгаа. Монголын хамгийн анхны одоо орчин үеийн рестораны зориулттай баригдсан барилга анхны ресторан гэдэг ч юм уу те. Ийм байх чи. Тэгээд Уцаагаан гэдэг тэнгуүчл Монголын ер нь Улаанбаатар хотын хамгийн анхны худалдааны гудамж.
Тий 1778 онд хүрээнд ирж сууршихад анх үүссэн. Тэгээ хамгийн их үйл хөдөлгөөнтэй бас байсан гудамжуудын нэг. Социализм үеч яг тэрийг хадгалсан шүү дээ. Урт цагааны худалдан байгуулаад худалдааны зорилт төр тий байсан гэдэг ч юм уу тий. Тэгээл одоо Амгалан Баатар гээл тэнгүүч одоо хятад худалдаач амьдарч байсан. Бас монголчууд тойроод амьдарч байсан гэдэг ч юм уу тий. Ийм газар тэгээл өндгөн сүргийн нутаг гээл зөвхөн богдхааны одоо өөрийнх нь амьдарч байсан тусгай зорилттой нутаг гэдэг ч юм уу тий. Тэнд нь богдхааны 4 орд нь 3 байсан гэдэг ч юм уу тий. Тэр иймэрхүү ийм одоо газруудыг бид нэр дурсгалах газар гэж үзээд эндээ оруулсан байна. Тэ сонирхолтой юм байна. Бүр нөө мэдээллийн сан руугаа орж яагаад ингээд нэг бүрчлээ очиж үзмээр санагдчихэв. За мөн энэхүү мэдээллийн санд байгаа бас нэгэн дурсгал нь болохоор юу байгаа тий. Хуучны барилгууд дурсгал барилга гэж явж байгаа тий. Ерөнхийдөө хуучны барилга гэж ойлгогдож байна л да. Ер нь хичнээн тооны хуучны барилга байгаа юм. Хуучны гэдэг нь яг хэдээс хэдийн хугацааны үеийн барилгуудыг хэлээд байгаа юм бэ? Тий бид нар яг нөгөө барилга, дурсгал барилга гэдгээ сүм хийдээс яаж байгаа тусдаа ялгаж өгсөн. Тэг уг нь бол яг энэ чинь барилга гэдгээрээ дотор нь яхан бол дурсгал, нөгөө архитектурын дурсгал гэдэг юм бол сүм хийд чинь бас эндээ орох байхгүй. Гэхдээ бид нар яг үгээр сүм хийд гэдэг бол тусад нь бол ялгаж өгсөн байна. За тэгээд яг дурсгалд яг барилга гэдэг дээр гэдэрт бол яг энэ мэдээллийн санд бол нэг 50 гаруй барилга орсон. Яг энэ бол мэдээ цаашаа нэмэгдээд бол явна. Тэгээд энэ бол яг хэдэн үеийг хамарч байгаа юм бэ гэхээр одоо ер нь хамгийн эртний барилга бол Улаанбаатар хотын сүм хийдээс тусдаа шүү дээ тий. Барилга бол 1863 онд толбогддог. За. Тий. Одоо Европ хийцэн гэдэг утгаараа шүү дээ тий. Тэгээд энэ болохоор сая 2019 онд буулгасан. Одоо анхны Европ хийцэн тий анхны Европ хийцэн 2 дахь барилга гэдэг 1863 онд баригдсан Оросуудын барьсан ийм одоо барилга бол байсан. Тэгээд тэрний дараа нь болохоор 1902 онд баригдсан одоо Бараан өнгөрний байшин, Монгол орын байшин гэдэг нэртэй байсан. Юу нь бол одоо Монгол ор гэдэг нэрээр бол тэр одоо нэрээр энэ мэдээллийн санд явж байгаа. Тэр одоо бол энд Монгим гэдэг нэртэй юм компани үйл ажиллагаа явуулж. Одоо яг Байн зүрхийн дүүргийн тамийн газрыг хойтол байдэн штэ. Тийм төв зам дагуу байдаг. Тийм төв зам дагуу ингээд ийм П хэлбэртэй юм шиг ийм урагшаа ийм хоёр жигүүртэй. Гадаа нэг юу харагдажсэн. Одоо жирийн засварлаж байгаа штэ. Тий засварлаад ир чи яг ерөөс ханыг авч үлдээ дотортын тэр чигт ингэж буулгаад тэгээд ингээд төмөр одоо каркас дээр нь бариад давхарлаж байгаа байхгүй. Тий тэгээд тэр чинь бол Монголын Улаанбаатар хотын ер нь хамгийн анхны бас тоосхон байшин гэж явдаг юм ба. За тэгээд яг Монгол зүгээр монголчуудын юунаас хэм бол ерөөдөө сүм хийдрүүл орчод идэг л да. Одоо хадгалж үлдсэн бол одоо Дасчолын хийдийн барилга, Дам Даржаа хийдийн барилга гэдэг ч юм уу те. Тэд нар бол дандаа сүм хийд ийм барилга руугаа орчдөг юм байна. Ийм тэгээ яг өөр бас социализм үеийн барилгууд байгаа. 1920-од оны үеийн барилгууд, тэгээ 40-од оны барилгууд, 60-од оны барилгууд, 70-80-од оны бидний шинэ төр төрлөөр өөр байгаа хгүй. Одоо тэр модерн загвартай, эсвэл одоо конструктивизмын үеийн, эсвэл неоклассицизм, эсвэл модернизм гэдэг ч юм уу те. Эсвэл одоо неоклассицизм гэдэг ч юм уу те. Ийм барилгууд байгаа хгүй. Одоо тухайлах юм бол 1900 ер нь манайх чинь бол ийм Европ барилгуудыг цөөхөн байлаа шүү дээ. Ер нь монголчууд тэр үл их барьдаг. Инхдээ орсууд юм уу, бурятууд орж ирж ингэж барьдаг байлаа шүү дээ. Яг нь монголчууд сууц хэлбэрээрээ бол тийм барилгууд барьдаг ус. Олон нийтийн зориултын тийм барилгууд ер нь яг тийм бас цөөхөн байсан. Тэгээ яг тийм олон нийтийн зориултын барилгууд бол ер нь 1921 оны ардын хувьсгал ясны дараа л баригдчихсан. Тэгээд одоо засгийн газрын ордны барилга. За тэгэл юу гэдэг чинь орсуудын нөгөө Нардон буюу Ленин клубын барилга тий. Тэгэл ер нь 1926 онд Монголын барилгын салбарын үүсэл болсон тэр барилгын оршоо барилга турист ийм институцийн байгуулагдаал тэгэл тэрний одоо барьсан 1926-аас 31 оны хооронд ерөөс 13 хүн барилга барьсан байдаг байхгүй хотын төвийн хэсэгт. Тэндээс одоо Ленин клубын барилга байна. За тэгээд ерөнхий сайд гиндингийн бас буулгацсан тий 2019 онд буулгасан барилга байна. Одоо төв одоо хэвдэх үйлдвэрийн барилга гэдэг одоо галерей Улаанбаатар болсон төрийн ордны зүүнтэлд байгаа. За тэгээд тагнуудын ерөнхий газрын барилга, зөрөг сангийн барилга гэдэг ч юм те. Ингээд маш цөөхөн Монгол Улсын босрлын сургуулийн А байр гэдэг ч юм те. Энэ 13 барилга ч маш цөөхөн барилгууд үлдсэн байгаа байхгүй. Харин тийм ингээд миний мэдж байгаа санаж байгаагаар нөгөө
хүмүүс нөгөө саяхны үйл явдлуудыг илүү санаж байгаа хэл та байгалийн түүхийн музей, Эхлэмэг текстилийн музейн барилга эднэр гээд нурагдсан байгаа тий. Ер нь мэдээллийн санд байгаа энэ дурсгалт газрууд, дурсгалт энэ байгууламжуудаас нураагдсан хичнээн тооны байна. Тийм статистик байгаа бол. Тийм статистик бол байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол яг мэдээллийн санд орсноор штэ. Орсноор бол нийтдээ нэг 5-6 дурсгал бол бугдсан байгаа. Нийтдээ бол ерөөхдөө Улаанбаатарт бугдсан дурсгал гэх юм бол нэг 20 шахан дурсгалууд байдаг. Тэг яг ингээд дээш нэмэгдэн л дээ. Энэ тоо чи ингээд цаашаа дахиад мэдээж нэлээд дурсгалууд бол байгаа л да. Бид нар яг нөгөө нэг соёлын үд бүртгэж авчгаад тэгээд буулгасан дурсгалууд яриад байгаа байхгүй. Түүнээс бид нар чи бүхэл бүтэн хотоо алдсан гэхээр ингээд ямар их тэгээ соёлын үе алдсан гэдэг нь бол тэр бол ойлгомжтой байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн сүүл ер нь бол одоо зүгээр баг ингээ хатуухан ч юм уу ингээ шууд чулуухан ч юм уу ингээ хийхэд бол 2000 баг 8-9 оноос хойш одоо нийслэлийн засаг дарга болсон хүмүүсийн баг бүх засаг даргын үед дурсгалууд бугцсан байгаа байхгүй. Тий. Санаатаа болон санамсаргүй гэдэг ч юм уу те. Тэгэнгүүт одоо юу гэдэг чинь одоо мөнх засаг дарга мөнх баяр даргын үед за тэгэл Батүл даргын үед Саяан амар сайхан даргын үед те Бат болд те ингээл одоо ч их юм болоо. Одоо энэ Сумын азар дарга байгаа шүү дээ те. Тэр ихэдээ баг одоо бүх энэ сүүлийн энэ 10 гаруй жилийн хугацаанд болсон бүх засаг даргын үед бол одоо ямар нэгэн байдлаар төгс бүгдэн дээр нь те төгс илүүлэх дурсгал бугдсан байдаг л та. Тухайлах юм бол одоо Ленин өгшөө бугдсан. Гэхдээ нэг устгаагүй те. 2 цагаан хаалга бай. Анхны одоо 2011 онд хичнээн л зүүн хүрээний нууц үлэмийн байшин байна. За тэгэл энэ юуны худалдаа хөгжлийн банкны сүүн дээр байсан нөгөө хүүхдийн номын орд нэг маш гоё барилга байсан. Тэрний хашаан дотор чинь бас Колоро Бишмарал Чоос нарын гээд бас жижигхэн барилга байсан. Хамтд нь бас буулгасан байх жишээтэй тий. Тэгэл сая 2019 онд чинь Улаанбаатар хотын 380 жилийн болох чинь тий. Уг нь бид нар чинь ингээл 380 жилийн тэгшөө ингээл дурслуудын сэргээн засварж хамгаалах талаар ярьжсэн чинь 4 дурсгал бугтчих жоохгүй. Байгалийн түүхийн музейн барилга. За тэгэл Гиндэнгийн барилга, ерхий сайд Гиндэнгийн Хэлмэгсдийн музейн барилга тий. Бүр зэн хүүхдэн штэ тий. Гиндэнгийн одоо зэн одоо буулгацсан маш харамсалтай. Тэгэл анхны Европ хийц 2 барилга, тэгэл нөгөө мозаик тий. Ингээд энэ 4 барилга. Тийм штэ харамсалтай тий. Төвшөөлийн буулгацсан тий. Тэгээд за иймэрхүү ингээд бугцсан ба. Тэгээд өөрөөх нь энэ мэдээллийн сан гэж яагаад бид нэг ингэж байгуулад байгаа юм бэ гэхээр ер нь олон нийт ингэж энэ ерөөхдөө энэ Улаанбаатар хотын энэ төгс соёлын үл хөдлөх дурсгал гэдэг чинь яах вэ гэхээр эн чинь яах вэ гэхээр энэ хотын энэ хүмүүсийн энэ оюун хүмүүсийн оюун санаагаар бүтсэн те энэ хотын энэ үнд зүйл байгаад байгаа байхгүй. Энэ ой санамж дурсан. Тэгэхээр энэ ерөөсөө манай Улаанбаатар ч маш цөөхөн дурсгалтай шүү дээ. Маш цөөхөн дурсгалтай. Тийм учраас яах вэ гэхээр энд байгаа энэ дурсгалуудыг манай хотын иргэд маань өөрсдөө энэ хадгалж хамгаалах шаардлагатай юм оролцоо байх ёстой. Тэхийн тулд бид нар энийг энэ мэдээллийн санг байгуулж хүмүүсийн хүртээмжтэй мэдээллүүдийг хүргэе. Ямар дурсгалууд юу байдаг юм байна те. Бид нар өдөр тутамдаа ингээл энд гудамжаар явж байгаа шүү дээ. Гудамжууд ямар нэгэн дурсгал байгаа л байгаа байхгүй. Ялангуяа хотын төвийн хэсэгттэй. Тэгэхээр бид нар тэрийг ингээл анзаардаг бол ер нь бол ихэнхдээ бол өнгөрдөг те. Тэгэхээр бид нар ингээ анзаараасаа ингээ хүмүүс энэ хоттой хайртай болоосаа тэгээд энэ мэдээллийг аваад энэ дурсгалуудыг хадгалж хамгаад энэ оролцоотой байгаасаа гэдэг үүднээс л энэ мэдээллийн энэ санг бол ингэж бол байгуулж байгаа. Тэгээ 2019 оноос хойш одоо тэр ялангуяа байгалийн түүхийн музей дээр ингээ аг зөрнөөтэй ингээ буулгахгүйгээд бүр уянгаа ч бүр суулт зарласан шүү дээ. Тэр энээс хойш хүмүүс ер нь бол энэ Улаанбаатар хот бид нар ч юу ямар дуусгалтай юм бэ гэдгийг бол бас анхаард. Ер нь ингээд энэ тэнд барилга байшин буу бол ер нь эсэргүүцдэгтэй ингээд иймэрхүү болсон л доо. Тэгээд энэ ингээд цаашаа улам ингээд идэвхжээ яваасаа л гэж би бол айгүй хүсдэг. Энд нь бол энэ мэдээллийн сан тодорхой хувь нэмэр оруулах байх л гэж боддоо шүү дээ. Харин надад ч гэсэн мэдээллийн сан маш ач холбогдолтой санагдаж байна. Тэгээд өгдөл гэдэг чинь өөрөө нөгөө хүмүүст ингэж ойлголт мэдээллийг өгдөг. Нөгөө талаар нийгэмд гараад байгаа асуудлуудыг бас хэлж өгдөг. Түрүүний одоо ийм тооны дурсгалаас эдэн байхгүй болсон байна ч гэдэг юм уу. Ингээд дээрэс нь бас нөгөө нэг ардын шийдлийг нь бас ингэж өгдлөөс олох боломжтой. Тэгэхээр энэ мэдээллийн сангийн хэрэгцээ бол маш өндөр гэж би манай зүгээс харж байна. Тэгээд
миний хувьд бас нөгөө нэг хуучны барилгуудад аягүй дуртай. Ялангуяа нөгөө манай Тунгайхан хөгжлийн урлагийн хөгжлийн өрсөлдөөр ажилладаг. Тэгээд нэг юм бүтээлч юм креатив төрлийн ажил хийх үед нэг тийм урам зориг авах ч юм уу эсвэл янз бүрийн зүйлсийг судлах, тэндээ шин санаа олох ийм нөгөө нэг шаардлагууд гардаг л та. Тэдгээрийн нэг их усүр нь бол миний хувьд бол хуучны барилгууд байдаг. Тэгээд хуучных болохоор ч тийм юм мэдгүй. Ямар ч гэсэн ингээл нэг цаанаа л нэг тийм гоё тэгээд нэг тийм урлагийн бүтээлч юм шиг ялангуяа нөгөө нэг дурсгал барилгуудын хувьд деталууд нь бүр айгүй гоё байдаг. Яг одоогийн орчин үеийн барилгатай харьцуулахад тэгээд тэрийг хараад яг л ингээ музей үзэж байгаа юм шиг ингээд хараад явж хахад гоё шин санаанууд, инспирэшнүүд авах тийм боломж байдаг. Хөшөө баримл гэдэг түрүү ярьжсэн шүү дээ хоёлаа. Хөшөө баримлын хувьд ямар хүн нөхцөл байдалтай байдгийг сая нөгөө нэг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бас Богтааны ордон музейд бас нэлээх шинэ хөшөөнүүд хийгцэн харагдчихсэн. Тэд нар бол маш гоё харагдчихсэн. Хөшөө дурсгал чинь нөгөө нэг юм арай л жижигхэн орон зайг эзэлдэг. Тэгсэн мөртлөө энэ хотын нөгөө өнгө төрх уур амьсгалыг бүрдүүлэхэд нэг юм гоё чимэг болдог юм шиг санагддаг байхгүй юу? Тий, одоо нөгөө ер нь Улаанбаатар хотод нэг нийтдээ нэг 250 гаруй хөшөө баримл байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг ер нь цөөхөн л дээ. Одоо хүмүүс чинь ингээл манайх хэвээр ингээл оршуулгын хүний нас орсон хүний юугаар дүүвчлээ энэ төр гэдэг яриад идэв шүү дээ. Гэтэл яг ингээд бусад улс орнуудтай бид нэг ингээд өндөр хүчтэй ялангуяа улс орнуудтай харьцуулах юм бол маш багтаа. Энэ бол өөрөө. Тэгээд бид нар яг үхэр нэг газар л ингээд хөшөөнүүдээ ингээд амар их тоотоогоо байршуулдаг нэг тэр амар асуудал байгаад байгаа байхгүй. Одоо ингээл Сүхбаатарын талбай төөрсөнд амар олон хөшөөнүүд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг юм тэсэнгээр ингээл хотоос хилэг тусмал ямар ч хөшөөгүй болцдог ч юм уу те. Тэгэхээр бид нар нөгөө яг үхэхээр нөгөө хитрхи нөгөө хотынхон төвд бүх юм ингээд нэгтснуусаа шалтгаалаад энэний нүүрх юм бол бүх юмний төв болчтой байхгүй Улаанбаатарт. Тэгээ өнөөдөр зөвхөн хөшөө дурсгалуудын хувьд ямар одоо нөхцөл байдалтай байгаа юм байна гэхээр ерөөсөө орчин үед одоо боссон надад л таалагдж байгаа нэг ч хөшөө байхгүй байгаа. Одоо жишээлх юм бол 2000 хөшөөний комисс гэж байдаг байхгүй Улаанбаатар хотод хотын царайнд иргэд. Тэгээд тэр комисс болохоор одоо хот байгуулалт хөгжлийн газрын дэргэд байдаг. Тэр хөшөөний комиссийн одоо гишүүн би байхгүй. Тэгээ сүүлийн одоо би чи 2013 14 онд тэрэнд одоо ингэж гишүүн болж орж байгаа байхгүй. Тэгээд тэгтэн жил болгоно нэг юм уу 2 3 ч юм уу хурал болж байгаа байхгүй. Тэгээд хөшөө орж. Тэгээд одоогийн байдлаар бол одоо миний би зүгээр нэг ч хөшөө одоо дэмжиг ба. Тэгсэн гэр ингээ хөшөөнүүд баригдаад байгаад байна шүү дээ тий. Тэр яг үхээр ерөөсөө манай Улаанбаатар хотод яг үхээр сүүлийн үед босч байгаа хөшөөнүүд бол ерөөсөө тийм урлагийн ерөөсөө бүтээл бол ерөөсөө байхгүй байгаад байгаа. Ерөнхийдөө л одоо ямар нэгэн юм зориулсан мөртлөө зүгээр ингээл юм халтуурнууд байгаад байгаа хгүй. Одоо үндэсний цэцэрлэг хүрээлэн бол өөрөө ингээд маш их хөшөө байрлуулдаг тийм юу болчихлоо шүү дээ. Байршлуулчихлаа шүү дээ. Хөшөө осгоноо гэвэл үндэсний цэцэрлэг хүрээлэнд л байрлуулчих гэдэг юм уу те. Тийм одоо хөшөө байрлуулах гэж үндэсний цэцэрлэг хүрээлэн байгуулсан юм шиг те. Тийм нэг юм сонин дүр зураг харагдаад байгаа хгүй. Яг хөө мэдээч үндэсний цэцэрлэг хүрээлэн ч юм уу Улаанбаатарт хөшөө босгож болно. Гэхдээ тэр нь гоё ингээд тийм хүнд гоё ингээд тийм урлагийн гоё таашаад мэдрэмж хөр байх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэнд ингээл очиод ямар ч тийм урлагийн тэр байршлын хувьд хийцийн хувьд материалын хувьд те тийм нэг юм сонин надад л тийм санагдтыг тий. Тэгвэл манай уран бүтээлч ч юм бас айгүй мундаг ш. Тэдгээр уран бүтээлчдийн музейг ингээд саналгүй музейг нэ бүтээлүүдийг санал тавиад ч юм уу ингэж одоо хотод байршуулах тийм ажил байхгүй юу? Өдөртөө цаана мөнгөний асуудал үүж байгаа юм л да. Тэгээ олон нийтийн талбайд яа нэгдэж байгаа хот өөрийнхөө санаачлагаар ч юм уу те уралдаан зарлж иж түүнээс зүгээр нэг уран бүтээлч өөрийнхөө бүтээлийг би энэ тамиар байна гэвэл хот бол тийг л шүү дээ. Тий. Манай уран бүтээлчийн бүтээл Нүүбийн байрны урд тавигдсан байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас өөрсдөө уран бүтээлчтэй дэмжиж ч юм уу яавал тий яг тэгээ бид нар одоогийн механизм айгу буруу байна л та. Өөрөх юм бол хотыг бид нар ингээд ийм айгу урлагийн хотод амьдармаар байна шүү дээ тий. Тэгэл ийм айгу гоё ингээд ийм гоо сайхантай ингээд тэнгүүч бид нар чинь өнөөдөр яг үхээр нөгөө үлдсэн байгаа барилга байшингуудаа хамгаалж авч үлдэж чадахгүй байгаа болохоор энэ амар асуудалтай байгаа байхгүй.
Тэгээ 2019 онд чи хүмүүс юу гэж ярьсан гэхээр бүр одоо тэр чи яамны хүмүүс шүү дээ. Тэр чи мэржлийн хүмүүс гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ неоклассизмын Улаанбаатар хотын хамгийн гоё барилгууд неоклассизмын барилгуудыг чинь эндээс ерөөсөө нэгийг аваад төлөөлөөд те үлдчихье. Бусдыг ингээ буулгах болно шүү дээ гэж ярьж байгаа. Ийм байхад бид нэр ингээд айгу хэцүү байгаа байхгүй яг энэ талаар ингээд яг мэржлийн хүмүүстэй яриад яах чинь. Тэгэхээр энийг бол яг үхээр бид нэр ингээд хот төлөлт өөрөө ингээд айгу буруу яваад эн чинь ингээд төгсрэлтэй ингээд хүмүүс таатай амьдрах айгу олон ингээд ийм зүйлүүдийг ингээд хааж штэ те. Тэгэхээр энэ нөхцөлд яаж өөрөх юм бол энэ Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөлт дурсгалуудыг авч үлдэх вэ гэдэг маань өөрөө ялангуяа хотын иргэдээс маш их оролцоо одоо итвэх шаардсан юм ажил өөрөх юм маш том юм сорилт болчиход байгаа байхгүй. Өөрөх юм жил болгонд Улаанбаатар хотын ямар нэгэн дурсгал буугдчихээл гэж аахгүй. Одоо жишээлх юм бол дахин дүлтэнд ороод одоо 100 мянгатын тэгээ мозаиктай байруудыг буулгах гэж байгаа байхгүй. Тэгээ тэнгууд одоо тэр мозаикийг яах вэ? Тэ гэдэг асуудал тий. Тэнгууд ингээл сая 2010 саяхан шүү дээ ингээл анхны Европ пицца 2 дахь байрлал ингээл байрлал одоо уцааныг буулгана гэж юм те. Эн чинь бүр ингээд тендер юм хийгдчихэж явж байгаа шүү дээ. Буулгана гэсэн шийдвэр мэдрэх гарч явж байгаа шүү дээ те. Тэгээ баруун талаас нь буулгаа гэдэг ч юм те. Тэр ийм нөхцөлд яаж энэ түүх соёлын үйл хөдлөлт дурсгалыг хадгалж хамгаалж үлдэх вэ? Өөрөөр хэлэх юм бол яг үхээр хамгаалах ёстой газрууд нь яг энэ төрийн захиргааны ч юм уу энэ одоо эрхцүү тэр яаж хамгаалах ёстой газрууд нь буулгах юм шийдвэр гаргаад байгаа энэ нөхцөлд яах вэ гэдэг юмыг бид нэр маш сайн ярих ёстой. Олон нийтийн дэмжлэг эндээ маш их чухал. Ялангуяа олон нийтэд энэ мэдээллүүдийг маш юм бүтээмжтэй байдлаар ингэж хүргэх шаардлагатай гэж бол би бол тэгж боддгоо. За тэгээд хоёулаа өнөөдөр Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөлт дурсгалын сангийн тухай нэлээд тодорхой мэдээлэл өгч чадсан баха гэж бодож байна. Цааш нь сан хөгжүүлэх дээрээс нь ялангуяа вебсайтыг хөгжүүлэх ажлууд байгаа гэсэн энэ талаар дахиад нэг тавчхан дуртаад тэгвэл цаашид юу төлөвлөж байна? Тэгээ цаашид яг хөөр вебсайтын нэгдүгээрт бол тэр дизайныг өөрчлөе гэж бодож байна. Хоёрдугаарт нь болохоор яг тэр нөгөө вебийнхаа нөгөө цаад датагаа болохоор илүү одоо нөгөө мэдээллүүдийг босруулад тэгээд яг үхээр нөгөө төрөл юунууд нь олон одоо жишээлх юм бол дүүргээл гэдэг ч юм уу те сонголтууд за тэгээд одоо буулгагдсан түүх соёлын үйл хөдлөлт дурсгал гэдэг ч юм уу те ингээд цааш нэмээд тэгээд архивынхаа бас баримтуудыг цааш нь оруулах бодолтой байна. Тэгээд ер нь түүх соёлын нөгөө холбогдлолтой одоо ярилцлага нийтлэл гэдэг ч юм уу те тэр зүйлүүдэд оруулна. Тэгээд мөн одоо яг энэ нөгөө веб руу оронгууд ингээд нэрийг хүмүүс мэдэхгүй байгаа байхгүй. Одоо юу гэж монголоор гэлдэг ингүүт чинь энэ одоо яг ерөөсө хүмүүст буухгүй байгаа байхгүй. Энэ зарим юмнууд чинь те. Ингээд зарим нь ингээ хуучных нь нэрээр нэрлэлцэн. Тийм байна. Тэгээ тэрийг ингээ орчин үеийн нэртэй хослуулдаг ч юм уу те. Хүмүүст аль болох яаж хүргүүл ингэж хүмүүс тэр шууд нэг уншаар энэ чинь штэ гэж мэдхээр байх уу гэдэгтээ нэлээд ажиллая гэж бодож байна. Тэгээ веб бол ерөөхдөө яг нэлээд бас сайн шинжилээд тэр нэг хайлтын систем аягүй сайн бол. Угаасаа манай вебийн ерөөхдөө хамгийн том даваа тал нь юу байх вэ гэхээр тэр хайлтын системийг бид нэлээд босронгуу маш олон төрлөөр ингэ шүүлтүүрээр те шүүлтүүрээр ингэж хайдаг болгоё гэж анх хийсэн боловч ингээд веб маань ингээд тодорхой хөрөнгө санхүүгийн асуудлаас те болоод цааш хөгжиж бас чадахгүй байгаа. Тэгээд энэ талаар бол ерөөхдөө хөөцөлтөө л явж байгаа. Тэгээд ерөөхдөө цаашаа бид нар бол энэ веб сайн хөгжүүлэх юм бол энэ аппликейшн бас болгох бас бодолтой байгаа. Тэгээд энд нэг хотын аяллаа маршрут гэдэг ч юм уу те. Ингээд цааш нь яаж хөгжүүлэх юм бэ? Нэлээд олон төрөл чиглэлүүдээр жоохон тийм амтай одоо ингэж энэ юг байлгамаар. Тэгээд яг энэ вебийг нөгөө нээсний дараа нэлээд олон хүмүүс баяр хүргэсэн. Тэгээд тэр хүмүүс нь дандаа ихэнхдээ гадаадаас холбогдсон хүмүүс байсан л та. Гаднаас одоо Америкаас, Японоос, Солонгосоос. Тэгээд нөгөө монголчууд нөгөө энэ гадаадад аявуух олон хүмүүс сурж байгаа учраас бол Улаанбаатар хотоор ингээд ялангуяа архитектурын чиглэлийн оюутнууд одоо мастер, доктор сурж байгаа хүмүүс бол нөгөө мэдээлэл аягүй хомс байт юм байна л да. Тэгэнгүүт яг манай энийг ингээд хийсний дараа бүр надад л 2-3 хүн санагч байна. Тэг бүр ингэж аль бисаа баяр хүргэсэн. Тэг орж ирээ. Тэгээд танах ийм гоё юм хийсэн ингээ баяр бид нэг яг мэдээлэл хайцсан чи ийм ор бэлэн те ийм орж ирээд ингээд эндээс бол маш их мэдээлэл ингэж авсан шүү. Энийгээ ингээд улам сайжруулахыг хүсье, амжилт хүсье энэ гэсэн тиймэрхүү
тийм амжилт хүссэн тий бас сайжруулахыг хүссэн тийм санал тэр зүйлүүд хүсэлтүүд бол ингэж ирсэн байгаа. Тэгээд Монголын ялангуяа шүтээсийн энэ архитект би нэг очиж лекц уншиж байхад бас бүгд энэ сайт руу орж үзсэн гэдгсэн. Тэгээд хичээлдээ айгүй ашигладаг энэ төр гэ тэ. Тэгээд ерөөхдөө нэг үе бодвол ингээд энэ 2018 оноос хойш хүмүүст бол тодорхой хэмжээнд бол хүрсэн байгаа. Тэгээд бид нэр амжуул нь 21 онд энэ сайжруулах ажлаа эхлэн амжихгүй бол 22 онд ямарч лээсийн вебийг тодорхой хэмжээнд энэ хөгжүүлэлтийн ажлыг бол хийнэ л гэсэн байгаа. Тэгээд энэ вебийн хүрээнд чинь бид нэр энэ датаг энэ төслийн хүрээнд чинь бид нэр вебсайт за дээр нь болохоор тохиомл гарсан төгс соёлын үйл хөдлөх дурсгал Улаанбаатар хотын төгс соёлын үйл хөдлөх дурсгалын товч танилцуулга гэдэг. Тэгээд тэр нь болохоор манай музей дээр бас манай музейн одоо дэлгүүрээс те худалдаж тэрг бол авчулна хямдхан бид нар бас зарж байгаа. За ийм л байна да. Тэгээд яг хамтарч вебсайтын одоо юу гэдэг чинь энэ дээр нь хамтарч ажиллах те хүмүүс байх юм бол энэ чөлөөтэй шүү. Тэгэхээр бид нар бол энэ Улаанбаатар хотод байгаа энэ ой санаж болсон те төгс соёлын үйл хөдлөх дурсгалыг олон нийтэд энэ хүргэх чиглэлээр байгууллага одоо хувь хүмүүстэй ингэж хамтарч ажиллахад бэлэн байгаа. Бас энэ дээр бид нарт бас хамтарч ажиллаад хандив бас өгч болно. Бид нарт тодорхой хамгийн гол асуудал чинь ерөөсөө санхүү дээр л очиж байгаа юм л да. Түүнээс яг тэр чиний чинь яагаад өгч ингээд юм манай залуучууд бол нөгөө программист те тэр залуус дизайны залуучууд бол мундаг юм залуучууд бас байд юм бэлээ. За тэгээд маш их баярлалаа. Сонирхолтой мэдээллийн сангийн тухай мэдээлэл хүргэсэн баха гэж бодож байна. Дээрээс нь музейд ирснээр би бас нэг зүйлийг асуумаар байна л да. Музейн одоо сан хөмөргийн мэдээллийн сан гэдэг утгаар нь ер нь музейн сан хөмөргийн мэдээллийн сан яаж бүрэлддэг, тэгээд ямар ер нь яаж явагддаг гэдэг талаас нь тавцсан мэдээлэл. Тийм музейн одоо бид нар яг цуглуулга гэж хийхдээ бас ярьдаг. Сан хөмөргөөс гадна бас цуглуулга гэдэг нэр томьёог ашигладаг. Тэгэхээр бид нэр энэ цуглуулгыг яаж одоо байжулдаг вэ гэхээр бас хайгуул судалгаа хийн. Одоо музейд орж ирсэн хүмүүсээс асуун вебсайт дээр тавина. За эсвэл зарим тохиолдолд бид нэр ийм үзмэр аммаар байна гэдээ уралдаан зарлах юм те. Иймэрхүү байдлаар явагддаг. Тэгэхдээ сүүлийн жилүүдэд бол манай музей бол ямар ихэнхдээ бол бэлэглэлээр л дандаа самыг байжулж байгаа. Нөгөө мөнгө төгрөг одоо энэ сая 2021 онд бид нэр яг үзмэр худалдаж авах мөнгө одоо баг сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаага гэх юм да орж ирсэн юм мөнгө. Тэгээ бид нэр яг үгээр энэ жил бол хэд хэдэн үзмрүүд бол худалдаж авсан байгаа. Одоо дараагийнхаа бас худалдаа авалтуудыг бид нэр ингэж хийж байгаа. Тэгэхээр энэ удаагийн худалдаа авалтыг болохоор бид нар олон нийтэд огт зарлаагүй. Ийм амаар өмнө бид нөгөө бүтгэгдсэн байсан юмнуудаасаа хүмүүс рүүгээ холбогдоод тэр зүйлүүдээ бол худалдаж авсан. За эх жилээс юм эсвэл тэрний дараа жилээс бид нэр үзмэр цуглуулгын бодлогыг илүү тодорхой нарийн болгочих юм бол иймэрхүү үзмэр аммаар байна гэх тэрийг бол олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бид нар зарлаж авах ийм төлөвлөгөөтэй байгаа. Эсвэл одоо хийлэгдэх ч юм уу те. Иймэрхүү явагддаг. За тэгээд саамургийн юм дараагийн том асуудал нь болохоор хадгалт хамгаалт байдаг. Тэгэхээр одоо бол манайх чинь 3100 гаруй үзмрээ нэг ойролцоо 28 м квадрат талбайд хадгалаад байгаа байхгүй. Тэр энэ ерөөхдөө нэг ийм айлаар ярих юм бол нэг ийм жижиг нэг өрөөл байр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тийм жижигхэн одоо байранд ингээд юм хадгалагдаж байгаа. Тэгэхээр саамрынхоо өрөөг томруулах гэдэг ч юм те. Юм дараагийн юм асуудлууд бид нар тулгамдж байгаа юм асуудлууд бол байна гэсэн үг. 3100 орчим үзмрийн 5 орчим хувь гэсэн тийм илт илгэсэн байдгаа гэж юм. Тэгэхээр тэдгээр нөгөө нэг даалт байгаа үзмрүүдийн жишээ мэдээллийн санч гэдэг юм уу, ямар нэгэн судлаач ч юм уу сонирхсан хүмүүс ер нь танахаас ирж ямар нэгэн материал хайлаач гэж бодоход ингээд мэдээлэл авах боломжтой юу? Мэдээлэл ер нь авах боломжтой. Одоо яг уу гэхээр түүх соёлын үйл хөдлөх дурсгалын програм регистр рич програмд байдаг. Тэн дээр бол ерөөхдөө ингээд музейн бүх одоо энэ үзмрүүдийг ингээд захин хэлбэрээр тэн дээр хадгалдаг байхгүй. Тэгээд ер нь бол мэдээлэл ямар ч одоо үзмөртэй холбоотой мэдээллүүдийг бол музей дээрээ дөрвөлдөл гаргаад ч юм уу те хүсэл тавиад судлаач ч хинч байсан юуж одоо мэдээллийг бол авч болно. За тэгээд яг үхээр яг тэр програмууд нь бол одоогийн байдлаар бол олон нийтэд нээлттэй бол болоог байгаа. Тий. Тэгээд ер нь явандаа бол
одоо юу гэдэг чинь энэ нөгөө одоо UV heritage юм байна гэдэг шиг ер нь энэ хөдлөх дурсгалын ийм нэгдсэн яг одоо мэдээллийн сан байгаа ч гэсэн энээсээ яг ямар мэдээллийн нийл болох вэ гэдэг ер нь явандаа ийм олон нийтэд зориулсан мэдээллийн бас юм датабаз байгаа юм чинь тэрийг алийн олон нийтэд хүргэх үү гэдэг тэр зүйл яригдах байхаа гэж би бол тэгж боддог. Тэгээд аль болох ер манай музей бол сан хөмөргөө бол нээлттэй байдлахыг хичээдэг. Гэхдээ одоо бол яг музей нь яг хитрхи бас ингэ нээлттэй болох гэх юм дүрм журам бас босронгоо болоогүй байгаа учраас бид нэр бас тэрийг бас сайжруулахыг бас хүсэж бодож байгаа. Тэгээд тэн дээр бол бас бид нэр бас нэлээд бас ярилцдаг. Тэр яавал олон нийтэд энэ мэдээллийн сан урд байгаа энэ үзмэрийн мэдээллүүдийг энэ хүртээмжтэй нээлттэй болох уу те энэ эцэс бид нар ингээ музейд нь хадгалагдж байна гэдэг чинь энэ бол юм олон энэ улсын өмч байхгүй тий одоо хин нэгэн энэ музейд ажиллаж байгаа ч юм уу тий хүний өмч ерөөсөө биш тийм учраас энийг яах вэ гэхээр улсын өмч гэдэг чинь олон нийтэд зориулагдсан олон нийтийн статустай гэсэн үг байхгүй. За маш их баярлалаа. Тэгээд сүүлийн асуултаа би ингэж асуумаар байна л да. Ер нь хүн яа музей үзэх хэвээр энэ та музейд зочлох шалтгааныг биднэрт хэлж өгөөч. Манайх сая яг ихсэн 5 сарын 18-нд ер нь музей яг үзэх хэвээр байна гэдэг тийм 10 шалтгаан ирсэн байгаа. За. Тэгэхээр манай Улаанбаатар хотын музей гэдэг тийм пэйж хуудасаар ороод тэр үтгэлэрэнгүй дээр үзэж болно. Ер нь музей ямар газар юм те. Тэр бол музей бол одоо ингээл хүмүүс тэгж боддог л да нөгөө музей гэхээр л нэг хідэн үзмэр дийлэгчээр тэрийг үзүүлдэг газар л гэж ойлгоод байх шиг юм л да. Тэгэхээр музей бол мэдээж бол ингээл үзмэр гол зүйл нь ингээд цуглуулга байгаа. Тэрийг олон нийтэд дийлгэж үзүүлдэг те. Тэр нь бол зөвхөн одоо нэг төрлийн л үйлчлэг байгаа. Үүнээс гадна музей яах вэ гэхээр олон нийтэд зориулж юм сургалт явуулдаг. За мөн одоо хичээл заадаг тэр босрлын ажил гэж нэрлэдэг те. Тэр нь ингээд ийм олон нийтэд зориулсан хөтөлбөрүүд байдаг. Тэр нь болохоор дотроо бол яг үхээр гэрэл зургийн үзэсгэлэн сургалт за тэгээд босрлын ажил гэдэг ч юм уу те. Тэнгүүтээ хотын аялал лекц те. Ингээд цаашаа явж өгнөлтэй ингээд нэлээд олон төрлийн байдаг л да. Тэгэхээр манай одоо Улаанбаатар хотын музейгээс хэм бол бидний одоо урдаа барьдаг гэх юм уу эсвэл бидний одоо брэнд болсон гэдэг ч юм уу те гэх юм бол хотын аялал байна. Одоо Улаанбаатар хотын аялал бид нар бол жилдээ маш цөөхөн хотын аялал авдаг. Тэр нь дандаа баг VIP чиглэлийн те баг тийм аяллуудыг хийдэг. Хоёрдугаарт нь болохоор бид нар хотын лекцүүдийг Улаанбаатар хотын одоо хөгжлийн түүх за эсвэл одоо бид ямар түүхтэй хотод амьдардаг вэ гэдэг ч юм те эсвэл ингээд тийм янз бүрийн сэдвүүд гаргаад тийм лекцүүдийг уншдаг. За дээр нь бид нэр бие хотын иргэн гэдэг нэртэй босрлын ажил зохион байгуулдаг олон нийтэд чиглэсэн. Тэр нь дандаа хүүхдэд зориулсан юм ерхий босрлын сургуулиудаар очиж хийдэг тийм албан бус тийм хичээл сонирхолтой тий. Тэгээ тэр нь ер нь музейн босрлын ажил би бол хүмүүсийг ингэж музей үүсдэг тэгж асуугаасаа гэж хүсдэг юу гэхээр танах юу ямар босрлын ажилтай вэ? Тэр нь чи яаж хамрагдах вэ тий? Ямар үнэтэй юм тэр чинь гэж асуугаасаа гэж хүсдэг. Яа тэгэхээр музейн босрлын ажил гэдэг бол маш сонирхолтой тийм хичээл байдаг. Яг хүн заавал тэндээс нэг юм авч явдаг. Тийм босрлын ажил гэдэг байхгүй. Тэг яг хөө нэг юм хийгээд тэрийг ингэж авч явдаг. Тэгээд Улаанбаатар хотын холбогдлолтой ч юм уу эсвэл нэг юм малгай ч юм уу эсвэл юу гэдэг чинь те. Энэ дээр зураг мөр те. Одоо энэ бидний байгаа лего одоо энэ лего тоглоом багтдаг шүү дээ те. Тэгээд эн чинь болохоор яг энэ залуу хот судлаач гэр өргөө төрөмс байгуулах санаачлагаар тэднийх юм хөтөлбөр босруулдаг. Тэгээ манайх болохоор энд нь самтарч оролцож тэр 10 төгсөг ангийн оюутнууд оюутнууд сурагчид хийж байгаа байхгүй 12 дугаар ангийн сурагчид энэ хөтөлбөр 5 хоног хамрагдаад тэгээ тэндээ тэр 5 хоногт хотын аялал хийгээд хотын лидер лекцэнд хамрагдаад тэгээд энэ барилгуудаа сонгоод тэгээд програм дээр энэ тэрийг ингэж эхлээд зураад тэгээд дараа нь өөртөө яг тэр нөгөө хэмжээ алдахгүй яг тэр юугаараа хийдэг байхгүй. Тий, за иймэрхүү байдлаар. Тэгээ музей бол ерөөсөө музейг та яагаад зорж ирэх ёстой гэхээр музей бол нэгдүгээрт бол тийм сонгигруулах байгууллага. Та музейгээс одоо Монгол улсынхаа түүх ямар нэгэн зүйлийг таньж мэдэх ёстой. Музей бол яах вэ гэхээр бас та ингээ хүмүүстэй одоо болцож болно. Бас хамгийн гоё газар шүү дээ тийм. Айгуу тэгээд ингээ гоё юм танин мэдэж те ингэдэг юм газар. За музейд бас чөлөө цагаа өнгөрүүлж болно. Одоо манай музей дээр л хичээл хийж болно шүү дээ. Чөлөөтэй хүмүүс ирдгүүлэхээс ш. Бид нэг чөлөөт ингээ ширээ гаргаад тийм музей дээр ном уншиж болно. Бид нар танд заавал музей үзээл нэг үзүүртэй яагаад гэх албагүй. Тий та музейд ороод
Манай музейд байж тийм болох нь шүү тий дээ. байж шин. Тэгээд юу гэдэг чи орой одоо юу гэдэг чинь 5-аас 7-гийн хооронд бид нэр ингээд одоо юу гэдэг чи нэг хүнтэй ингээ ярилцах гад гэсэн чинь ингээ газар олдохгүй байж болно шүү дээ. Тийм бол музей дээр хийж болох байхгүй. Тий одоо цөөхүлээ те. Одоо манай музей чинь нэг ойролцоо нэг 10-аас 15 хүн ирээд ярьцлага хийхэд маш тохиромжтой тийм. Тэгэх юм бол бид нэг ингээ ширээ сандлага үн төлбөргүй шүү дээ. Одоо окей ингээд музейн юуны үзүүлэн танхимд ингээд хүмүүстэй ярилцаа сууж болно гэж байгаа юм. Тий. Тиймэрхүү ингээд юм боломжууд байгаа. Тэгээд яг хөө тэр хүмүүс ингээд мэддэггүй л байх л та. Одоо мэддэг хүмүүс нь л ирээд ингээд уулзалтууд ч юм уу те клубийнхаа уулзалт ч юм уу те ингээд ингэж хийдэг. Гоё юм. За ингээд музей зочлоорой Улаанбаатар хотын музейд өнөөдрийн Тунгаахай подкаст маань маш сонирхолтой. Тэгээд өгч байгаа мэдээлэл маань сонирхолтой байлаа. Бид хоёрын ярилцсан орчин маань маш гоё орчин байлаа. Тэгээд энэ боломжийг олгосон Улаанбаатар хотын музейн хамт олонд маш их баярлалаа. Өнөөдрийн дугаараараа бид хоёр Улаанбаатар хотын түүх соёлын үйл хөдлөлт дурсгалын мэдээллийн сангийн талаар ярилцлаа. Манай зочноор Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Очоор оролцлоо. Ингээд танд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд төмөрөө дараагийн дугаараараа иргэн уулзцгаая баяртай.